Тэгэхээр бидний тархин дотор байгаа ботол, бие дотор байгаа мэдрэмжүүд биеэсээ гадагшилж цацарч яддаг. Төрмөл биш байдığım бол би тэр нууцыг мэдж аваад би ч гэсэн тийм болж болох байх. Би сошиалыг тэгж хэлдэг шүү дээ. Нэг юм агуулах, асар том хог чигцэн агуулах. Чигрийн шижин. Итгэхгүй цагаан хэмжээ тэтэд байна. Тэдэн жилийн хяналтанд явсан тэтэд байна. Итгэжчээ. Сахар тэдэн сарын турш доктортой байна. Энэ бэлэг оюуны чадамж өндөртэй ард түмэн энэ дэлхийн 200 улс дотроос монголчууд л байгаа. Тэгээд Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо Жошогийн подкастын эпизод 19 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэн энэхүү подкастаар уйдахгүй байх болно. Маш олон хэрэгтэй мэдээлэл датануудыг бас та бүхэнд хүргэхийг хичээх болно. Гоё кейсүүдийг бас манай зочин маань ярьж өгөх болно. Ингээд та бүхэнтэй коуч, багш одоо та бүхний манай үзэгчдийн маань сонсогчдын маань аль хэдийнэ танилцсан жаргал агш маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд маш одоо завгүй хүн би одоо 3 сар тооштой хүлээж агаад багшаагаа урьж оролцож байгаа цаг зав гаргаад ирсэн. Маш их баярлалаа. за баярлалаа. Наадмын баяр наадмын өмнө ингээд танай үзэгчдтэй таны энэ дэлгэцээр уулзж байгаадаа баяртай. Тэгээ бас наадмын дугаар ихээр анхандаа гоё л хүрээд ирлээ. Би бас дээл өмсөе гэж байгаад бас өнөөдөр үнэхээр авцсангүй. Уугар багштайгаа бол дээлтэй уулзах байсан шүү. За та гадагшаа төтгшөө явсан. Сая сүүлд хөдөө явчаад ирсэн үү те? Таны сүүлийн үеийн ажил төрөл юу болж байна? Тийм зураг авалт хийгээд хөдөө бас явсан. Одоо наадмын дараа дахиад бас явна. Би чинь нэг юм багшаас гадна бас нэг жоохон тийм entertainment талтай юм. Байн Facebook-ээр гарч идэг. Контент бүтээгч болчихж байгаа юм шиг. Контент бүтээгч нэг тийм аяа. Тэгээд тэр ажиллаа нэг тийм олныг баясгах чиглэлийн тийм ажиллаа бас наашаа цаашаа явж хийж байна. За хоёлаа таны бүр бэкграунд руу чинь одоо бүр анх хүүхэд байхасаа би таны ярьцлага нэвтрүүлгүүд хичээлүүдийг бас үзчихсэн л да. Тэгээд бүр 10 эдтэйгээсээ л ингээд нэг цаанаасаа нэг юм дуу хоолой тэ босдод туслах энэ ямар нэгэн зүйл энэ зүйлийн цаанд байгаад байна гэж нэг зүйлийг эрэлхийлсэн тэр сэтэл төрөөдөөсөн гэсэн. Тэгэхээр энийг бол одоо хоёлаа шууд одоо сэрэлт гэж нэрлэлчээ. Тэгэхээр хэдэн настайдаа яг та одоо тодруулж хэлвэл энэ даалт ертөнц даалт ухамсарын талаар сонирхож эхэлсэн байна. Яг юу нөлөөсөн гэж бодож байна. Тий, надад бол ерөөсөө зовлон нөлөөлсөн шүү дээ. Тий, би ч бас өмнө ч ярьж ирсэн. 10 гаруй настай дөнгөж нэг тийм нэг жоохон хүү гүйж яваад тэгээ аав маань ингээ гиднаас орчиж байгаа. Тэгээ аав маань гиднаас орчингууд манай ээж маань яасан бэ гэхээр нутагтаа очно гэд тэр байгаа газраасаа ингээ нүүсэн байхгүй. Тэгээ тэр нь миний хувьд болохоор ээжийн хувьд бол нутаг нь тий. Миний хувьд огт мэдэхгүй газар байхгүй. Аавыгаа алдчихсан дээр нь тэгээд нөгөө таньдаг мэддэг найз нөхөд сургуулийн найз нөхөрлөдөг хүмүүс тэр өссөн төрсөн орчин тэр бүх юмнаас өөрчлөгдөж шал өөр газар очих нэг юм тийм хүнд хэцүү байсан байхгүй. Тэгээд зүгээр одоо тухайн үед мэдэхгүй байсан. Одоо ингээ эргээ бодоход мань хүн болвол тэр үед нэг сэтгэл утрал маягийн юмд орсон байхгүй. Тэгэл ингээд нэг юм шаналал нэг юм хэцүү уйтгартай хүүхэд нэг яах гээд байгааг мэдэхгүй гэдэг зовлонтой. Тэг яг яагаад байгааг ерөөсөө мэдэхгүй нэг л нэг тийм гонхи. Тийм байдалд ороолно гэж явжаал. Тэгэл ботсон байхгүй. Тэгэхгүй ерөөсөө хүн ер нь яавал асчралтай болд юм би. Яавал ингээд гоё юм баян тарган амжилттай гоё амьдрт юм болоо. Би тэр аргыг л мэдх юмсан гэл нэг ийм л мөрөгдөлт. Тэнд нэг тийм нэг нууц байгаа юм шиг байна. Тэр нууцыг би мэдээд авчвал би өөрөө гоё амжилтанд хүрч чадах байх. Да тэр нууцыг би мэдэж авахгүй бол тэгээд ерөөсөө би бол дуусаа. А чи хоёр юм. Эсвэл бол тийм ийм сайхан амьдралтай хүмүүс бол ерөөсөө шууд төрмөл байдаг байх. Төрмөл байдаг бол би ерөөсөө надад ямар ч шанс байхгүй.
нэгд нь, хоёрт нь тэр нууцыг мэдэж аваад төрмөл биш байдığım бол би тэр нууцыг мэдэж аваад би ч гэсэн тийм болж болох байх. Одоо тэгэж их нөгөө зовж шаналж яваа нэг хүүхдийн тэ нэг 10 настай 11 2 настай юм хүүгийн хувьд амьдралынх нь тэр зовлонгоос гарах нэг ганц найдлага гэх юм уу да. Тэр нэг хонглын үзүүрт гэрлэн тэр байсан байхгүй юу? Тэр нэг гоё амьдрдаг тийм нэг нууцыг л би мэдээд авчвал надад энэ боломж байна амьдрал. Тэгэхгүй бол тэр амьдрал нэг юм хар санагдаад байгаа байхгүй юу? Нэг бүрхэг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэл одоо тэр нэг юм хөтлөгдөөл тэгэл ингээл нэг юм хайч гэлсэн байхгүй юу? Тэр нэг шинжлэх ухаан ямар эрдэмт мэдчилээний тэгж хэлсэн гэсэн шинжлэх ухаан асуултаас эхэлдэг яагаад гэдэг асуултаас эхэлдэг гэдэг шиг л тэг энэ нэр нь ямар юм байд юм бол гэл тэгэл ингээл боломжтой ном сонин бүхэл юмыг ингээл харна яаж баяж уу яаж амжилтанд хүрэх үү тиймэрхүү гарчигтай тиймэрхүү сэдвтэй юм байх юм бол тэрийг л би сонирх нь тий чи нөгөө өөрөө яасан тэр сайн дэж ш өөрөө их зовж байгаа хүний тийм нэг юу байхгүй юу нэг гэрэл олж харчих гээл яваад ш тэр хөрхий тийм л замаар л ер нь эхэлсэн шүү. За өнөөдөр бол бид нэр хоёр том сэдвээр ярилцсан. Эхний маань ярилцах сэдв бол эрэг энергийн урсгалд хэрхэн орох вэ гэдэг. Одоо бол манай монголчууд ч гэлтэхгүй дэлхийн нийтээр л ер нь энерги гэдэг юмыг бол бүр маш сайн ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болчлоо. Өмнө нь бол энерги гэнтэр гэж ярих юм бол нэг шашны юм шиг сонсогдоод байдаг гэсэн шүү дээ. Одоо энерги гэхэр хүн болгоо энерги ярьж ингээд тийм хаалж хүлээж авахгүй шууд юм open mind-аар хүлээж авдаг болсон. Тэгэхээр энергийг бол бид нэр ойлгодог болсон юм байна. Хүлээж авдаг болсон. Тэгвэл эрэг энергийг ойлгоё. Тэгэхээр зарим тохиолдолд одоо ингэдэг штэ. Миний амьдралд ч тэ тохиолдож байсан. Ингээл сөрөг энергийн урсгалд амьдрал ордог юм шиг байгаа хүн хаяа. Зөв замаар яваад байдаг. Бусдад туслаад байдаг. Тэ буруу зөрөө юм хийхгүй. Одоо баар цэнгэнэ газраар орохгүй хичээгээд байдаг. Тэгсэн мөртлөө цаанаасаа л нэг юм бүтэхгүй ингээл яаж хийж байгаа л яг бүтгийн даваан дээр бүтгээ болчдөг ч юм уу. Эсвэл энд нэг юм арай гэж бүтгэр тэнд нэг юм болохоо болчдөг ч юм уу. Тийм зүйл хүнд тохиолдоо манай үзэгчд ч тэ нэрээ тэгдэг шүү гэж бодож байгаа. Заримдаа нэг юм эрэг энерги урсгалд орцсон үед цаанаасаа л ингээл бүх юм ингээл гоё бүтээл ерөөсө бодоогүй төлөвлөөгүй байсан хүртэл юмнууд гой юмнууд гарч ирээл ингээд байдаг те энийг эрэг энерги урсгалд орох гэдэг гэж бид нар бас ойлгоод байгаа. Тэгэхээр энэ тал дээр та нэг тайлбарлаж өгөөч. Эрэг энергийн урсгал гэж юу юм бэ? Яаж энэ эрэг энергийн урсгалд ордог юм бэ? Энерги гэхээр одоо орчин үед бол бүх зүйл энерги юм байна гэдгийг квант физик гэдэг шинжлэх ухаан тодорхойлж тогтоож өгч байгаа. Тэгээ энерги гэж тэгвэл бид нэр физикийн шинжлэх ухааны нэг ойлголт юм уу? Тэгээ нэг тийм хэмждэг эсвэл нэг юм тог цахилгаан ч юм уу тий? Энэ махан биеэс өөрийнхөө сэтгэл ухамсараас их хол авч үзчихсэн зүйл байсан бол квант физик бидэрт энийг бол ойртуулж өгöd бүх зүйл энерги юм байна гэдгийг тогтоож өгч байгаа. Тэгээ энэ квант физикээр энэ аяганд байгаа ус энерги гэж үзнэ. Аяган чиг энерги. Энэ ширээ энерги гэж үзнэ. Квант физикээр энэ ширээний маш тийм жижиг нэгж рүү орно шүү дээ, тий квант физикч одоо дахин хуваагдчих боломгүй тийм жижиг төвшөнд нь очихыг квант физик гэж хэлнэ. Бүдүүн харуу ханаа бол. Энэ ширээний хамгийн жижиг тэр нэгжийг нь аваад ингээд энэ юу юм бэ гэд үзэхэр тэр бол зүгээр л нэг юм долгион энерги юм байна. Тэгвэл энэ ширээний хамгийн жижиг нэгж нь энерги болчлоо. Агаар бид нар одоо ингээд энэ агаарыг хоосон гэж харж байна тий. Гэтэл энэ агаараас бас нэг жижиг нэгж нь аваад үзэхэр бас энерги болж таар. Миний бие энерги болж таар. За ингээд харлаа эдгээр бүгд энерги болж таар. Гэхдээ бүгд энерги боловч гэхдээ хоорондоо бүгд ялгаатай энерги. За ширээг бол би энэ махан биеэс хатуугаар мэдэрч байна тий. Тэгвэл энэ ширээ яагаад хатуугаар мэдрэгдэж байгаа юм бэ гэхээр энэ энергийн тэр энэ энерги бол заавал ийм чичирхэлсэн байдлаар оршино. Орвоод ир. Энергийг бид нэр зурхтаа ингээд нэг ийм долгион зураад байна шүү дээ. Тэгэхээр энерги бол тогтмол нэг газараа ингээд байдаггүй, байнгын ийм хэлбэлзэл
хүлээр оршиж идэг зүйлээ гэдгийг тэр физиктээр ингээд нэг юм долгион зурдаг шүү дээ. Зүрхний цохилт шиг нэг юм. Тэгэж чичирхийлж идэг зүйл. Тэгвэл энэний чичирхийлж байгаа чичирхийл нь маш нягт ийм ойрхон ингэж чичирхийлж байна. Тийм учраас бид нар ийм хатуугаар мэдэрч байгаа. Бидний бие махбодохоор арай нэг сэрэг ингэж чичирч байгаа гэсэн үг. Тэгэхээр бие махбодоос энэ илүү ийм ойрхон чичирээд байгаа. Чичирхийлэлтэй энергиуд энд нэгтарсан учраас тэгж мэдэрч. За агаар гэдэг бол маш сэрэг өөр ийм хол атом молекул нь ингээд сэрэг хол байдаг байх юм шүү дээ. За ийм ялгаатай л болохоос биш бүх зүйл бол ингээд энерги байна. За тэгвэл энерги гэдэг зүйл яадаг юм бэ гэдээ аваад үзэх юм зэрэг хизээч үүсдэггүй юм байна. Бас устдахгүй. Харин нэг төлөвөөс нөгөө төлөвтөл шилждэг. За энэ ширээг хоёулаа устгая гэж бодъё л тийм ээ. Энэ ширээг хоёулаа устгая гэдэг бүр нунтаглаад үнс шиг нунтаг болгоод цацлаа. Устсан уу? Устаагүй. Зүгээр төлөв нь өөрчлөгдсөн яг. За устгая гэдээ бүр шатаалаа. Үнс боллоо тий. Үнс болно шатаахтал энэ бол нэг нь үнс нөгөөх нь утаа нөгөөх нь илч дулаан тий нэг ийм гурван юм болоод задарч байгаа нэг төлөвөөс нөгөө төлөв шилжиж байгаа. Ингээл нэг төлөвөөс нөгөө төлөв рүү шилжээд яваад байгаа зүйл чинь энерги юм байна. За энергийн тал дээр бол ингээд ойлгочмоор байна. За бас нэг энергийн тал дээр ойлгох юм энийг бас ойлгох хэрэгтэй. Тэгж жаад хоёулаа энерги урсгалд орох гэдэг үг байна. За энерги гэдэг зүйл бидний энэ бие махбодтой бас холбоотой. Энерги гэдэг зүйлийг 220 кВт-ийн цахилгаан эрчим хүч гэж ойлгож байна гэсэн. Бидний бие махбодтой бас холбоотой. Яг уу гэхээр бидний бие махбод тэр чигтэн энергийн хэлбэлцлэр чичирхийлж байгаа. Тэр чигтээ. Таны орчин үеийн энэ сайн багжуудаа гарч ирж байна л да. Таны зүрхний цохилтыг таны тархинаас цацарч байгаа тэр энергийг танаас штэ 5 метрийн зайнаас хэмжиж болох хэмжээний тийм өндөр мэдрэмжтэй багжууд өнөдөө цохоо бүтэгдэж байгаа. Тэгэхээр бид нар ингээл зөөр ингээл оршихугаараа ингээд байж байгаагаа хараад энергийг цацруулж яддаг болж таарч байгаа. Бидний бодол санаа гэдэг бол бүгд энерги болж таарч байгаа. Танаас гарч байгаа тэр энергийг яаж хэмжээд байгаа юм бэ гэхдээ зэрэг таны бодол санааны долгионыг хүлээж авч мэдэрдэг багчаар хэмжинэ гэсэн үг. Тархины аппарат байгаа шүү дээ. Тархины аппарат чи эндээгүй толгойд өөр ингээд нэг юм зүүчж байгаа шүү дээ. Тэр чи яаж гэнэ вэ? Тархинаас гарч ирж байгаа долгионыг мэдэрч байгаа. Мэдрэгч байгаа шүү дээ. Тэгээд тэр яг наадаг юм нь бол яах вэ ингээд ийм тархин дээр тогтоодог нэг юм байж байгаа биз. Тэрнээс ийм хөндөй нааталтны тэр тархинаас гарч ирж байгаа долгионыг мэдрэх үү. Тэгэхээр бидний тархин дотор байгаа ботол, бие дотор байгаа мэдрэмжүүд биеэсээ гадагшилж цацарч ядгаа гэсэн үг болж байгаа. Тэгэхээр нэг юм нар шиг болж ирж байгаа зү тийм. Энд ч одоо энерги болж эхэлж байгаа зү. Нэг хэмжиж болж ш. Аура гэж бид нэр хэлээд байгаа. Хэмжихээс гадна бид нар бас мэдэрдэг те. Мэдрэлгүй яах вэ? Мэдэрнэ. Олон хаана очно, хинтээ уулзсан тэр болгонд мэдрэмж, нарийн мэдрэмжтэй юм бол бид хамгийн том жишээ нь одоо нэг юм хэрүүл болсон газар руу яваал ороход нэг юм бүх хүн мэдэрдэг байх нэг л эвгүй байдаг шүү дээ. За яг дөнгөж сая нэг л юм болж тээ гэж боддог те. Яг тэр шиг яг тэгж мэдэрнэ. Тэгэхээр бидний дотор байгаа мэдрэмж, бодол бол биднээс цацарч идэг нэг юм долгио юм байна. Тэрийг хэмжиж болд юм байна. Аура энерги энэ гэдэг байгаа чинь тэр юм байна. Тэгэхээр тэр долгион цацарлаа те. Цацарлаа. Таны толгой руу орох нь орох байхгүй да. Орох боломжтой. Би ч өөр энерги хүлээж аваад яагуулаад мэдэрч тийм байхгүй да. Тэгэхээр хүн өгдөг юм биш үү? Өөрөө нэг юм цахилгаан станц шиг болж хорж байгаа байхгүй. Тэгэхээр ямар энерги биеэсээ цацруулж амьдрах вэ гэдэг нь асуулт болж байна. Ямар долгион цацруулж амьдрах вэ? Тэ? Ямар бодол, ямар мэдрэмж өөрөөсөө цацруулж амьдраад байна гэсэн үг л байна. Бид нар чинь бүр энэ гэрэлнүүдийг асааж болдог гэсэн хүний тэр бүр шинжлэх ухаан ажиллаж байна. Шинжлэх ухаан. Тэр чинь бүр шинжлэх ухаан. Эерэг бодол бодоод
тархинд нь энэ мэдрэгч залгаад эерэг бодол бодохоор тэр хэдэн ваттын гэрлийг хасааж чадах нь гэдэг бүр багчаар ингээд лабораторид Америкт хэмжээд гаргаад ирж байгаа. Одоо Солонгосууд сүүлийн үед ийм тархины аппарат хийчихсэн байна лээ. Тэгээ бас харсан. Тэгээ тэр тархины аппаратыг ингээд зүүж хагаад анхаарлаа төвлөрүүлэнгүүт тэр мэдрэгчтэй ингээд нэг юм замаар гүйдэг машин байгаа, хүүхдийн тоглоом машин. Тэгээ анхаарлаа төвлөрүүлээд ингээд чиглэлгүүлэнгүүт нөгөө машин ч одоо хөлөө тавьчих чаа. Тэгэхээр тэр нөгөө нэг юм тархинаас гарч байгаа тэр долгионыг хэмждэг тийм нэг юм юу аппарат бүтээсэн байна л да. Тэрнээс хүчтэй долгион ялгаруулангууд тэр долгионыг цааш нь тэр машин руу шилжүүлж өгдөг тийм багж тохиолдол тийм. Хүчтэй ингээд бүр төвлөрөөд ингүүт машин бүр хурд ирж байгаа. Тэгээд ингээд бодол сарнаад өөр янз бүрийн бодол ороод ирэнгүүт тэр машин ингээд удаараа гэх юм. Биднээс ийм энерги хүч цацарч идэг юм байна гэдгийг эхлээд ойлгоод авчих юм бол одоо дараа нь эерэг соног энерги гэж юу юм, тэрний урсгалд нь орно юу юм гэж юу юм бэ гэдгийг ярьчлах гэж байна. За манай багш маань бол манай үзэгчид бол сайн мэдж байгаа хаа. Мэдгүй хүмүүст ми тайлбарлаж хэлэхэд маш гоё энэ далд ухамсарын энергийн энэ зүйлүүдийг шинжлэх ухааны үндсэлтэй ингэж холбож тайлбарладаг нь маш гоё сонирхолтой байдаг. Тэгэхээр хүмүүс чинь нэг жоохон шашин суурьтай яриад байдаг шүү дээ. Тэгэхээр чинь бүх хүн шашинд итгэдэг байх алуугүй. Тэгэнгүүт чи ингээ нөгөө үүсгэлийн тарих ажиллаад эхэлждэг. Тэгвэл ингээ холбоо ярьчаар ингээ аль талын ярьчаар айгүй гоё ингээ буугаад үт юм аа. За хоёлаа эрэг энергийн урсгалд орох. Ер нь хүний энергийн урсгалд одоо бүтэн амьдралыг ярьж ш тухайн өдрийг биш те. Бүтэн нэг юм үе байдаг ш нэх гоё ингээл цаанаасаа бүх юм бүтээд байдаг те. Ийм энергийн эрэг энергийн урсгалд гэж байдгүй хэрхэн орох уу? Яагаад гарчдаг юм болоос энэ урсгалаасаа? Тий яг үнэ. Тэгэхээр хоёлаа саяны яриагаар бол хүн өөрөө энергийг үүсгэж цахилгаан станц юм байна. Юм байна гэдэг. Тэгэнгүүт ямар энерги биесээ үүсгээд цацруулаад байгаа вэ гэдэг нь хочлон хорвоогийн төрөл бүрийн энэ энергийн урсгал энэ хорвоо ертөнцийн ингээд урсаж гол шиг. Та бол одоо нөгөө FM радиогийн хүн чи FM радиогоор ярихад те би бол нэг юм радио аахгүй. Хорвоо ертөнц бол долгионууд цаанаас нөгөө FM-ийн станцууд те телевизийн ТV9-ийн сувгч байх юм уу, Монгол телевиз байх юм уу, MNB байх юм уу, Малчин телевиз байх юм уу, ямар тэр бүх энергийн сувгууд чинь нэг өөр энергийн юм зааг ялгаатай урсгалууд долгионууд ингээд урсаж штэ тийм ээ. За мөнгө эд баялгаар яриа л да. Мөнгө баялгаар сарын нэг 10 сая төгрөгийн орлогын хэмжээний нэг юм хэмжээ олдог нэг төрлийн ертөнцийн энергийн урсгал гэж орсож байгаа юм. За сарын 100 сая төгрөгийн энерги урсгал энэ хавар ингээ урсж байна гэж үтэй. Тэрбумын урсгал энүүгээр ингээ урсж байна гэж үтэй. За тэгвэл тэрбумын тэр урсгалд орохын тулд би өөрөөсөө ямар энерги цацруулах ёстой бэ? Тэрбумын тэр энергийн урсгалаас би долгион хүлээж авахын тулд ямар би сувг дээр өөрийгөө тохируулах ёстой бэ? Тийм ээ. FM-ийн сувг тохируулах чинь ингээд дээр үед бол ингээд мэдрэмжтэй ингээд эргүүлдэг байлаа шүү дээ, тий. Тасаж чинь тий. Долгион нэг хамаагүй. Жаахан хэтрүүлж жаахан хэтрүүлж чичид. Ингээд их юм бол сувгаа олохгүй шүү дээ. Яг энэ бол хаста ингээд чагнаалаа. Энэ байна гэдэг шүү дээ. Яг л тэрэн шиг бид нар энэ бие махбод бодол санаа мэдрэмжээ яг тэр тэрбумаас дээш орлогын хэмжээнд байх сувг руу ингээд тааруулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэ? За одоо жишээ нь сая төгрөгийн хэмжээний юм энергийн урсгалд байгаад байгаа хүн байна гэж бодъё. Тэр сая төгрөгийн энергийн урсгалын хэмжээнд байгаа хүний бодол санаа нь яг тэрнтэйгээ зөгцсөн хэмжээнд явж байгаа. Жишээ нь хоёулаа бодоод үзье л да. Сарын сая төгрөгийн орлого л олдог нэг тийм хүн байна гэж бодъё. Тэр хүнд ямар бодлууд бодогдохгүй вэ? Тамд гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Тэр хүн 100 сая төгрөг олдог хүний боддог бодлууд бодогдохгүй. Яг үнэ. Хэзээч бодохгүй гэсэн үг. Би яг энэ талаар санал нийлдэг. Тий, хэзээч бодохгүй байна. Тэр хүний цацруулж байгаа энерги нь хүлээж авч байгаа тэр сувг нь таарж штэ.
хоёр юм яриад шүү дээ бид. Нэг нь энергийн урсгалаас энерги хүлээж авах хэрэгтэй байхгүй юу бид нэр. Тэ FM-ийн радио шиг. Нөгөөх нь хүн бол цахилгаан станцдаг энергийг цаацруулах хэрэгтэй. Тэгэхээр сая төгрөгийн орлогын хэмжээтэй байгаа хүн нэгдүгээрт өөрөөсөө цацруулж байгаа энергийн хэмжээ нь жижигхэн баг. Нөгөөх нь хүлээж авч байгаа энергийн хэмжээ нь бас тийм хэмжээ. Тэр хүнтэй байж тээ тэр бом төгрөгийн бизнес ярих гэхээр тэр хүн эзэж хүлээж авч чадахгүй. Тэр хүний өөрөөсөө биеэсээ ялгаруулж байгаа энерги нь бодол нь бусдад оруулж байгаа хувь нэмэр нь. За нэг байгууллагт ажиллая явж байгаа гэж бодъё те. Тэгвэл тэр байгууллагт ажиллаж байгаа ажлаа тэр хүн бол яаж хийдэг вэхээр энэ л миний ажил. Би өөр илүү тутуу юм хийх шаардлага байхгүй. За энд ингээд цэвэрлэгээ хийх ажиллая гэж бодъё л доо тий. Үгүй энэ өрөөг цэвэрлээ цай дүүрэг авал гэсэн шүү дээ. Би энэ хийх юм хийчлээ шүү дээ. Тэгээ болоо шүү дээ. За нэг ийм хэмжээнд л бодож байгаа байхгүй та. Тэгэхээр тэр хүний өөрөөс гаргаж байгаа цацруулж байгаа энерги нь өөрөө сая төгрөгийнхөө хэмжээнд гаццсан байгаа гэсэн. Яг алуу өстой ингээд би илүү ингээд цэвэрлээд үгүй. Танах чинь ийм юм байна ингээд үгүй тэгээд үгүйгээд одоо өөрөөсөө ингээд нэрэ 2 сая төгрөгийн хэмжээний 3 сая төгрөгийн хэмжээний ийм энергийг цацруулаад өгье л доо тийм ээ ийм сэтгэлийг гаргаад өгье гэсэн үг. Одоо ойлгочлаа. Тийм. Ийм сэтгэлийг гаргаад өгөхөөр тэр энерги чинь өөрөөсөө ингээд цацруулаад байна шүү дээ. Тэгэхээр тэр энерги нь хуримтлагдаж жагаад шууд тэр сардаан цалингийн нэмээд 2 сая болгохгүй байж болно. Гэхдээ тэр хүн цацруулах ажлаа хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй хаа нэгэн газраас хин нэгэн хүнээс тэр нь орлого нь орж ирэх. Тэг ийм л хуулил энэ хорвогийн хуулил байхгүй дээ энергич юусэн тий. Одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын нэг ном дээр ингэж байдгийг. Би нэг хэсэг тэр өрөнд орсон юм байлээ. Ер нь ингээд нэг өрөнд ороод ингээд нэг жоохон хэцүү болоод тэгээ тэр үедээ ч гэсэн зээлэр хамгийн үнэтэй зочид буудалтай барилсаар л байсан, хамгийн үнэтэй ресторанд ордог хэвээрэл байсан. Гэхдээ бүр хасах руугаа яваад байгаа шүү дээ. Гэхдээ энийг бол зээлдэг гэсэн. Тэгээ хувийн онгоцоор нисдэг хэвээрэл байсан. Тэгээ энийг юу гэж тайлбарсан бэ гэхээр яг энэ эрэг энергийн яг таны хэлж байгаа шигээр биш л дээ. Гэхдээ санаа нь бол нэг энэ эрэг энергийн урсгалаас гарч болохгүй яг гэдэг тэгж тайлбарлаж ирсэн. Тэгэхээр би нэрэж бас тийм болоо та гэдэг. Одоо хоёулаа сөрөг талаас нэрээ. За зарим тань дээр бол маш олон бас шавнар байгаа. Дээрээс нь танаас зөвлөгөө авдаг үйлчлүүлэгчд байгаа. Хоёулаа нэрийг нь дуртахгүй нэг кейс яриад өгье. Яг юм сөрөг энергийн урсгалд орцсон. Ингээл цаанаасаа юу ч хийсэн ажил нь бүтэхгүй байгаад байдаг хүний танд ингээ бодогдож байгаа жишээ байна. Манай үзэгчтэй хаалцсан. Хүн өөрөө ингээд энерги үүсгэгч тэгэнгүүт сөрөг энерги бас өөрөөсөө үүсгэн эерэг энерги бас үүсгэн. Орчлон өөрөө нэг тийм энерги. Орчлон өөрөө энерги гэж ганд нэгдмэл нэг энерги гэсэн үг биш. Сөрөг энергийн урсгалууд байна, эерэг энергийн урсгалууд байна. Сөрөг энерги гэж бид нар юуг нэрлэдэг байгаа юм бэ гэхлээр биднэрт сөрөг үр дагавар авчирдаг. Зовлонтой, гайтай, асуудал бэрхшээлтэй тэр үйл явдлуудыг тохиолдуулж өгдөг. Хоосрол, суурил, доройтлын тэр урсгалыг бол сөрөг энерги гэж бид нар хэлж байна. Тэгээ эерэг энерги гэдэг нь бол мэдээж эргээр нь монголчуудын хэлдгээр бол буянтай. Тэгээд ийм өсөж дэвжих, хайрлагдах, хүндлэгдэх, аз жаргалтай байх ийм энергийн урсгалуудад орохыг бол хэлж байна гэдээ ойлоо ярьсан тийм. Тэгэхээр хорвоо ертөнцид энерги бүх юм энерги гэчгээр нэг энерги гэж ойлгож болохгүй ийм сөргөнчиг байна, эергэнчиг байна гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. За сөрөг энерги рүү бид нар ямар үед орчд юм бэ гэхлээр хүн өөрөөсөө сөрөг энергийн тэр урсгалыг цацруулаад ахаар тэр хоёрт таталцсан. Сөрөг энергийн урсгалыг хоёулаа тайлбарлаад өгвөл одоо муу бодлууд гэсэн үг үү? Өөрөөсөө цацруулж байгаа сөрөг энерги гэдэг нь муу бодол гэсэн үг. Хорвоо ертөнцийн байгаа сөрөг энергийн урсгал гэдэг нь бол түрүү ярьсан тэр доройтуулах. Тийм нэг юм урсгал гол шиг урсж байна гэдээ ойлгож байна. Бүх одоо энэ дэлхий дээр байгаа хүмүүсийн сөрөг бодлууд нийлцсэн нэг гол болоод урсж байгаа гэж бодъё л дээ.
Тэгвэл тэрнтэй би таталцчих байгаа байхгүй юу? Тийм ээ. Юугаараа таталцах юм бэ? Өөрийнхөө бодол санаагаар таталцсан шүү дээ. За гэлээ гэхдээ энэ энергийг зөвхөн бодол гэж ойлгож болохгүй. Энерги гэдэг бол хүний биеэс ялгарч байгаа хамгийн хүчтэй энерги нь нөгөө даалт ухамсарт нь байдаг энерги нь хамгийн хүчтэй нь байна. Бодол гэдэг чинь тэгэхээр ил ухамсар дээр байдаг зүйл байхгүй юу? Тэгээ хүмүүс бол би ингээд болно хичээгээл байгаа эерэг бодол бодоолгаа би надад тийм хайц байхгүй би сөрөг бодол боддгоо би өстө бусдад ингээд айлуулах сайн сайхныг бусдад хүсэл бусдад туслахыг хүсдэг ийм хүн байж байгаа. Гэхдээ энэ амьдрал шудрах биш шүү дээ. Би хөдлөхгүй шүү дээ. Би болохгүй шүү дээ гэж. Тэгэхээр нөгөө бодлоо энэ хүн ингээд андуураад байна гэсэн. Бодлын цаад одоо энэ ширээний дээталд энэ аяг байгааг бид нар бол харж чадчихэв. Гэхдээ энэ ширээний доор нэг тоон ийм ус байхыг бол бид одоо энэ камераар харж чадахгүй болчихлоо шүү дээ. Тэгэд даалд байгаа тэр их мэдээлэл датануудад нь сөрөг блокууд олон судас байхаар андуурагдаад байгаа. Ингээд хүн өөрөөсөө сөрөг энерги ялгаруулад яваад байгаа мэдгүй байгаа гол. Энэ л хамгийн том асуудал. Та жишээ яриач дөнгөж өчигдөр би нэг шавтайгаа ингээд уулзчих. Тэгээд тэр шавыг бол тэгж юм. Маш их хичээнгүй. Аюу хөдөлмөрч. За бүр ингээд дүүгэн ээжигээ эгч нараа ингээд нэг амьдралаа нэг юм нэг үүрч явдаг хүн байдаг шүү дээ. Гэр бүл дотор нэг тийм байдаг. Бүх хачааг нь өрөөл. Гэрийн бүх хачааг өрөө явдаг. Тийм үү? За тэгээд эрүүл мэндэд асуудал гарсан. Ажил дээр нь асуудал гарсан. Ажил нь ингээд одоо бараг давхарч байгаа. Тэгээ эрүүл мэндийн асуудалтай ингээд уулзч байл та надтай. Тэгээ бид хоёр ярьлаа. Тэр хүн шиг сайн хүн байхгүй л байна л да. Гэр бүлээ авч явж гэн, хичээл зүтгэлж гэн. Ер нь бараг одоо тэ өглөөний 6 цагаас хойш бараг босдгоо тэ ингээл маш их тусаал, маш их хичээгээл, маш их хөдөлмөрлөө зүтгээд. Үйлдэлүүд нь зөвл байгаа л зөвл байгаад. Гэхдээ амьдрал дээр нь асуудал гарсан уу? Гарсан. Ажил нь давхарсан уу? Бизнес нь орлогогүй болсон уу? Болсон. Тэгж явж байгаа дахиад одоо энэ хөлн дээрээ бэртчихсэн хөлний апплайс байсан дорхоо яах вэ гэдэг ингээд асуудалтай байна. Тэгэхээр амьдрал дээр нэм сөрөг ийм хэцүү үйл явдал тохиолдсон уу? Тохиолдсон. Тэгвэл энэ сөрөг үйл явдлууд чинь тийм ээ. Тэр хүний энергит ямар нэгэн асуудал байгаа учраас л гарч байгаа үр дүн бицтэй. Үр дүн худлаа хэлэх үү? Хэлэхгүй шүү дээ. Үр дүн худлаа хэлдэг байхгүй та. Үр дүн худлаа хэлэхгүй. Би хичнээн хөдөлмөрлөөд байна. Би хичнээн сайн хүн гэж өөрийгөө бодоод байна. Гэхдээ надад тэр хайр халамж, тэр өглөг буян, тэр хүндлэл, тэр эд баялаг надад гарч ирэхгүй байна. Энэ юу юм? Үр дүн. Тэгвэл энэ үр дүнг бүтээгээд байгаа тэр зүйл чинь таны дотор байна л гэсэн үг байхгүй та. За энэ үр дүн худлаа хэлэхгүй юм байна. Тэгэхээр танд нэг ноо байгаа юм байна. Тийм үү гэж. За тийм л биш гэдэг үл. Тэгтээ ингэ мэдхгүй шүү дээ би өстой. Ингээл ничээ зүтгэж байгаа байдаг сайнараа хүчиж байгаа. Манайд одоо хинээс ч л асуусан намайг энэ бол өстой сайн хүн гэдгийг мэднэ л гэж. Та тэгээд төгтөж байгаа ухлаа. Даалд ухамсарт байгаа тэр даалд байгаа тэр асуудал үүсгээд байгаа блокийг олж гаргаж ярина гэдэг чинь бас нэг юм ур чадварын асуудал. Тэгээ ингээ яриад байсан чинь яаж юм ихлээр мань хүний тэр хичээл зүтгэл тэр хөдөлмөр бүтээл нь үнэндээ тэр айцаас гарч байгааг би баталж байгаа байхгүй юу? Тэр нь ямар айц вэ? Баг бахтаа ингээ хөргөө бас унжирсан байна. За тэгэнгүүт маш их хичээл зүтгэл гаргаж ээж нь маш их ингээ хөдөлмөрлөн тэр бүгдийг харна. Хичээл зүтгэж ажил хийхгүй л болдгүй юм байна, балардсан юм байна. Аав нүүд болонгууд хүн гэдэг амтэн чи ингээ хүчтэй юм байна. Хүүхдийн талд томсорд ийм код блок сууж байгаа юм. Хичээл зүтгэж жээжил хүн нэг сайхан амьдрт юм байна. За ээж дахиад нэг хүнтэй суусан чинь нөгөө хүн бас ингээ директор суудаг, зоддог жанчдаг нэг ийм хүн болчих. Ээжийг хамгаалахгүй болохгүй юм байна.
Тийм ээ. Тэгэхээр энэ хүнд ингээд үхлийн айдас гэдэг болог суучиж байгаа. Дээр нь хичээдтэй хөдөлмөрлөхгүй бол ядуурд юм байна, хоосорд юм байна. Ээжигээ хамгаалахгүй болохгүй юм байна. Амьдралын эрхэнд нэг ийм юм суучлаа шүү дээ. За тийм юм цаана ингээд байхаар одоо өнгө хэсэг дээр тэр хүн яах нь? Чармайх нь шүү дээ. Хүчээгээд ингээл зүтгээд хөдөлмөрлөө хөдөл ингээд. Өнгө хэсэг дээр нь аюу сайн хүн байж, хүн туслах гэдэг, хүнийг хамгаалах гэдэг, хүнийг аврах гэдэг. Өнгө хэсэг. Ил хомсор. Ухаад үзлээ цаана нь айдас. Тэ би өчигдөр тэгж байгаа шүү дээ. Таны наад хичээл зүтгэл чинь үнэндээ амьдралаа сайхан болгоё, сайхан амьдрыг гэхээсээ илүү зүгээр л нэг юм арга ядсан айдас. Ядуурахгүй юмсуу гэсэн далд хомсрын чинь чарлаа. Орлоо. Та энийг хүлээн зөвшөөрч байна уу би? Хүлээн зөвшөөрч байна уу гэх юм байна л. Та үнэндээ бас нэг тэгсэн. Ээж маань намайг ингээд баг байхад ингээд тийг ийм юмд юу нэ тэр ихээр чи чадахгүй чи бол яах ингээд маш их хоригддаг байсан юм байна гэж өчигдөр бат. Тэгэхээр та одоо тэр ээжийнхээ тэр хориг чи чадахгүй гэдэг байсан болоок нь одоо танд яаж нөлөөлж байгааг та харж байна уу гэж. Яг үүндээ би маш их хичээл зүтгэдэг боловч яг үүндээ чаддгүй юм байна гэж. Яг энийг одоо ингээ хүн өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Хүлээн зөвшөөрөхгүй ингээ зүтгээд идэх байхгүй юу? Тэгээд за тэгвэл та одоо хүлээн зөвшөөрч байгаа бол чадаагүй бүтлгүүцсэн юм одоо бүгдийг хэлээдэг. Би чаддгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөр хэл. Тэгээд би чаддгүй юм байна. Би ийм бүтлгүүцсэн ийм чадаагүй тэгээгүй чадаагүй тэ гэр бүл салсан, сарнсан одоо гэр бүлийн маргаантай байгаа одоо би саксны тэмцээнд орох гэж байгаа ингээ бэлтгэл хийж байгаа хөлөө гэмтээсэн ингээ байж байна нэ тэр бүх юм хэлээд ингээд яг тэр нэг эмзэг дээр одоо сая явж байгаа нөгөө өөр ирэхгүй уйлж байгаа. За ингэж уйлуулж хийг нь гаргаж нөгөө далд хомсрынх нь юм гаргаж ирж авч байгаа. Энэ яг юу болж байна? Энэ процесс чи одоо хүмүүс уйлчлаа. Одоо онгочлоо. Тэр энэ яг ямар процесс явагдаж байгаа гэсэн үг? Тэгээ яг тэр нөгөө нэг шалтгаан дээр очиж байгаа. Учир шалтгаан. Учир шалтгаан дээр очиж байгаа. Өөрийн бүтлгүүтэлээд байгаа далд шалтгаан байгаа шүү дээ. Яг тэрэн дээр очингол тэр тийм эмзэглэл байгаа байхгүй юу? Шарах байж байгаа байхгүй юу? Хөргий. Нөгөө нэг 10 настай учир чоцорсон хүүхдийн шарах байж байгаа. Яг тэр чарах нь далд нуугдчаад тэгээ наанаа ингээд би чаддаг бүтээдэг хөнгө халаад өгдөг хөнгө худлаа ингээд хүлээн зөвшөөрөд ингээд буугаад өгч байгаа юм. За ингэж бууж өгөөд шархаа хүлээн зөвшөөрөд тэр үе дээрээ очиж хагаад одоо хувиргал засал гэдэг юм руу гарах. Тэгэхээр тэн дээр нь яг үгээр чамд яг үнэхээр сайн чаддаг. Чамд бүр багт байдаг тэр нэг чадвар чи юу юм бэ гэж. Тэгээ нөөдөг чи ингээд бодож жоод за би үнэхээр хүнд би чинь сэтгэл гаргаж болж чаддсан юм аа. Хүмүүсийг ингээ харж байхад тэр болсон гэж чадд. Тэр хүн сэтгэл гаргадаг юм байлээ. Би бол яг үнэхээр хүний төлөөс гэж сэтгэл гаргаж чаддаг гэж. Ваа. Одоо нөгөө тавтын нэг ярих гэдэг сэрэлт гэж нэг сэдвэр бас ярина гэсэн шүү дээ. Энэ үе тэр сэрэлт гэдэг юм би болж байгаа. Өмнө худлаа сэрэлтээр явсан юм. Одоо сүнсний мөн чанар дээрээ ирж хаад би чинь ийм хүн юм биш үү нэрээ. Ингэж өөрийгөө мэдэж таньж авангуудаа энэн дээрээ өөрийгөө үнэлж эхэлж байгаа. Миний уг язгуур чанар. Энэ чанар чинь чамд олдсон юм байна уу? Хичээл зүтгэлээр олж авсан зүйл байна уу? Уул анханасаа байсан зүйл байна уу? Уул анханасаа байсан зүйл байна гэж байгаа. Тэгвэл одоо яг энэ чинь сүнсний чинь мөн чанар гэсэн үг болж шүү дээ. Одоо энэ мөн чанараа сэрээгээд энэ мөн чанараа үнэлээд хайрлаад тийм ээ энэ мөн чанараа улам өсгөж томруулад энүүгээрээ ажил хөдөлмөрөө зохицуул. Энүүгээрээ бүтээн. Энүүгээрээ цогцлоо. Энүүгээрээ бусдын тусыг бүтээн. Энд одоо нөгөө хүн чинь нэг юм өөр юм руу өөр сэрхүү дотор нь асч эхэлж байгаа байхгүй тий. Өмнө нь бол өстой ингээд би чадна өстой үзүүлнэ би ийв юм хийн онлайн худалдаа хийн гэт ингэжсэн бол худлаа нэг юм эго гэж ярьж байгаа энэ чинь. Худлаа эгогоор би чадна гэсэн чартайж хүчин зүтгэсэн тэр нэг юм
өнгөц ил ухамсарын худал програмаараа онлайн худалдаа гэх нэг юм үсгэсэн байж болох байхгүй юу. Тэгээд тэрүүгээр ингээд тарахгүй зүтгээд ингээд ийсэн чинь заахгүй юм байна. Энэ бол миний мөн чанар биш үү. Ингээд яг ухамсарын шилжилт бий болж эхэлдэг байхгүй юу. Дотгошоогоо өнгийнхөр. За тэгээд би тэгвэл юм чин сэтгэлтэй хүн юм байна. Чин сэтгэлээрээ хүнд та ингээд өгөөчтэй тустай тэгэнгүүтээ өөртөө ашигтай басан. Ийм ажил хөдөлмөр эрхэлж сэрэлт тэ дотоод оршихуйгаа хүлээн зөвшөөрч ийм гоё сүнслэг ариун хайрын ажил та хөдөлмөр эрхэлж болох уу? Болно. За тийм ажил хөдөлмөр эрхлээд ингээд эд баялгаа олоод амжилтгүйтэйгээд ингээд амьдрын гээд бодохоор та ямар санагч? Гоё санагч. Одоо ингээд нэг нүдэн ингээд сэргэж ирээд тэр юу гэж болох вэ гэж тэ. Тэр юу гэж болох вэ гэдгийг би биш та мэднэ. Одоо та ямар ч байсан энэ зам мөрөөрөө энэ гэгээлэг одоо барууных нар юм бол одоо сүнсний сэрэлт сүнсний одоо юу ч гэж хэлээд байгаа тийм тиймэрхүү амьдрал эерэг энергийн урсгалч гэж хэлэх юм уу тийм ийм амьдрал руу орох зам мөр одоо эндээс ингээд нэгж байгаа гэж. Ийм жишээ дөнгөж өчигдөр л одоо болж байна. Сэрэлтийн талаар орохоос өмнө би таны яриаг таслахгүй тулд төвчээд өнгөрлөө хоёр том асуулт дундуур нь гарч ирсэн байхгүй юу? Тасалж ерөөсө болохгүй байсан сая. Тэгээд тэр үчи нэг сөрөг энергийн урсгал ингээд явж идэг бүр ингээд хүн өөрийн мэдлгүй тэр урсгал руу орчдөг гэдгсэн шүү дээ. Тэр үед надад юу бодогцсон гэхээр сошиалын ийм сөрөг энергийн мэдээллүүд байгаа шүү дээ. Контентууд, сөрөг контентууд. Тэрэнд яагаад чи хүн татагдаад идэг. Айгуу сонин. Миний амьдрал зүгээр байна. Би язралтай. Тэгсэн мөртлөө ингээд санаандгүй байдлаар тийм контент үзчихээр дуусна үзчихдэг ч юм уу. Хүн гэдэг юм чинь тийм сониу ч юм уу. Ямар юм мэдэхгүй. Би бол хаяа тэгдэг. Тэгээд би тэндээс нэг хэдэн минут үзчихэд ингээд уцаа тавиад өөрийгөө ингээд мэдрэхээр би сөрөг энергийг мэдэрдэг. Би яагаад юм сонирн болчоо. Нэг юм би босоод тэнд 30 минут гүөх гэжсэн байхгүй юу. Гүлтийнхаа зам дээр. Тэгсэн чинь би тэрийг 5 минут тэрийг үзээд надад нөгөө гүөх гэжсэн мотивац байхгүй бол би бүдэн дээр хэвтчихэж байгаа байхгүй. Яг гэдэг шиг тийм нөгөө сөрөг энергийг бид нар энэ урсгал нь ингээд сошиалор ч юм уу бид нар урд нь бол бид нар заавал гарч иж гадаа гарч иж тэр сөрөг энергийг мэдэрдэг байсан сошиал байхаас өмнө эсвэл дурсамжаараа сөрөг 7 дугаар ангийнхаа сөрөг дурсамжин дээр очдог байсан шүү дээ. Ийм л хоёр хувилбар байсан. Одоо бол бид нар зүгээр бүдэн дээрээс шууд сөрөг энергийн урсгалд орчод шүү дээ. Энэ сошиалын энэ сөрөг энергийн урсгалын нөлөөг та нэг тайлбарлаад өгч. Тий. Би сошиалыг тэгж хэлдэг шүү дээ. Нэг юм агуулах асар том хог чигтсэн агуулах. Дотор бид нэр сууж байгаа. Тэр бол сошиал. Хогн дотор тэгтээ бас хэрэгтэй юм байдаг тий. Бэж тий шүү. Тий. Нарантал цах руу ингээд очихоор хогноос түүсэн юмдыг зардаг бүр юм урт гудам байд. Наранталын цахын хажууд өргөтгөл тэр хоёрын дунд ингээд байд. Одоо байгаа мó. Оо дундуур нь ингээ явахаар бас хэрэгтэй юм хямдхааж болно шүү. Тэ. Хогн дотор хэрэгтэй юм байх нь байдаг. Гэхдээ хог бол хог л байдаг. Сошиал их үзээд, сошиалод онтоод байгаа бол дотор чинь сөрөг энерги байгаа юм. Тэр хоёр таталцаад байгаа. Хэрэгтэй юм олцож. За яах вэ? Тэрийг ингээд хэрэгч. Зурагт сошиал юу нэг их үзэх хэрэггүй. Уул нь бол энерги хамгаалдаг хүн бол. Энерги гэдгээ ухамсарладаг хүн бол сүнслэг хүн бол. Зарим тийм хүмүүс зургатгүй идэв л шүү дээ. Тийм шүү дээ. Нэг нь нөгөөх нь таны тэр хүн яагаад тэр сөрөг юмд руу өөрийн мэдлөө татагдчих явж ороод ингээд өөрөө үзээд идэм бэ гэж. Тийм. Тэгэхээр энэ юу байхгүй юу? Хамгийн нэгдүгээрт нь хүний энэ далд ухамсар, хүний энэ оршихуй хүн гэдэг чинь өөрөө нэг юм амьтан те. Энэ чинь өөрөө байгалийн нэг юм зүйтэй. Тэр нь яадаг вэ гэхээр өөрийн аюулгүй байдлаа амь насаа хамгаалж явах гэсэн нэг юм аюулгүй байдлын бүр цаад чандын зүйтэй байхгүй юу? Далд ухамсараасаа тийм. Далд ухамсарын юусан хамгийн гол нэг номерын үүрэг бол энэ эзэн бие хамгаалах байдаг байхгүй юу? Тэр зүн нь яаж ажилтдаг вэ гэхээр өөрийг нь сэргийлүүлэхийн тулд сөрөг зүйлсэд хөөе тийм болж гэнэ сэртгийлэгдэг. Чи өөрийгөө бие хамгаалаарай тийм болох гэж аюул болох гэж шүү гэсэн зөнг бидрэл өгж ийн гэсэн үг байхгүй юу? Энэ зүн байхгүй бол бид нэр ингэж дор өгчих байхгүй юу? Одоо хоёулаа ингэ сайхан ярилцал байж ит тэнд нэг юм паст гэх юм юу подкаст ушгуугүй л гарна штэ. Өөрийн мэдлэг өсрөл гараа авчихна.
Тэгэхээр энэ нэг юм автомат өөрийгөө хамгаалах зүүн бидний цаана ажиллаж байдаг. Энэ зөнгөөсөө болоод сөрөг зүйл рүү тэр өөрийгөө хамгаалах гэсэндээ сэргийлэх гэсэндээ ийм юм тохиолдчих вэ? Ийм тохиолдвол яах? Би яаж биеийг хамгаалах вэ ч гэдэг юм те нэг ийм цаад чандын зүн ажиллаад байгаа учраас тэр сөрөг юм руу их татагддаг байхгүй. Одоо нийгэмд ингээд сөрөг ийм пост юм ингэдэг. Аюу хөцөл тандал. Тий. Харин тий. Эрэг юм гэдэг үздэг хүмүүс. Тий. Нэг 5 лайктай байж тий. Ийм байна. Тэгэхээр эн чинь тэр цаад зөнн нь уулна тэгж ажиллаад байгаа. Тэр автоматар. Харамсалтай тэр зөнн нь өөрөө тэр хүнийг өөрийг нь буцаахад аюулт байгаад байгаа. Тэр нь тийм юм байдгийн байна гэж зүгээр ингээд анзаарч авлаа. Тэгээд ингээд эерэг дээрээ байн оршиж иж нөгөө эерэг энерги хадгалах байхгүй тий. Гэтэл тэрлүүгээ бүр ингээд яваад орчоод байгаа байхгүй юу? Нэг юм байдгийн байна гэж ингээд нэг юм өөрөө эерэг энергитэй үлдээд тэрийг нэг ингээд хаях тэр чадвар манайс суугаагүй. Тэр нөгөө энерги бүр ороод автаад ингээд бүр өөрөө төсөөлөн бодоод биентэйг өөр нь мэдрээд тий энэ хүний юм ухамсар гэдэг юм чинь ерөөсөө далд ухамсар гэдэг юм чинь бие махбод гэдэг юм чинь ерөөсөө бодит болж байгаа ингээд дэлийг царж байгаа төсөөлөн бодож байгаа алийг ч ялахгүй шууд цаана харт дискэн дээр бичиж авдаг. Тэр нь бол одоо тэр сөрөг зүйл дээр төвлөрөх тусам өөрийгөө сөргөөр програмчлалт гэсэн үг. Тийм л аюул бол тийм. Тэгээд яг махан биеэрээ очих тал мэдрэх тал дээр бас надад нэг ийм мэдрэгцээ. Одоо ингээд манай подкастыг маш их залуучууд сонсож байгаа үзэж байгаа гэж магадгүй. Одоо ингээд нэг зочид буудлууд байдаг шүү дээ. Хинчгэл залуу наснаа гарч орж те зочид буудалд орж үтсэн л байгаа бар цэнгэний газар орж үтсэн л байгаа караокед орол ингээд уушин газар гэж ярьж шүү дээ. Ийм газруудаар ингээд явж үтсэн л байгаа. Тэр энэ үед бас ийм сөрөг энергиэр цэнгэлэгдчихдэг юм болов уу гэж би бодсон. Ялангуяа шөнийн цагаар ингээд гарч орж ууж ингэсэн наргсан ийм газруудад айгүйх хэл ам ийм хэрүүл шууган тэр сөрөг энергийн юунууд байж идэг. Энийгээ дагаад яг нэг юм сөргөн тохиолддог байхгүй. Миний амьдралд тохиолдчихсан. Маргааш нэг дугаа гарчдаг ч юм уу. Айгуу сонио. Ингээд заавал одоо нэг уцаа хайчдаг ч юм уу. Тэгэл нэг заавал нэг юм тохиолддог байхгүй. Тэгээд тэр нэг үргэлжлээл тэрийг нөгөө харахны цирклд орсон. Ажлаа хийгээд идэг. Нэг бичиг өстөм өмссөн. Нэг цалинтай. Тэгээ нэг сайхан залуу сайхан бүсгүй яваад байдаг. Тэгсэн мөртлөө ингээд 7 хоногт 1-2 удаа уугаал ингээд гарч ороод ингээд яваал буудал кончдаг ч гэдэг юм уу те. Тэгээл ингэ юм нэг л бүтэхгүй ингээл тэгэхээр бүр нэг доошоо орцсон юм байхгүй. Тэгээ сэтгэл санаач дээр жоохон уналттай. Тэгэхээр энэ яг орчны сөрөг энергийн нөлөөллийн талаар. Та сонссноо буюу тийм байдаг штэ. 5 найзынхаа дунд чинь чи гэж үг өгдөг штэ. Чи хинтээ хамгийн их уулзаад байгаа вэ? Тэр хүний хүмүүсийнхээ дунд чинь аваад үзэж чи өөрөө ямар хэмжээнд байгаа гэдэг гаргаж шүү. 5 тэрбумтон найзтай болчихвол чи харцаагүй тэрбумтон болно гэж. 5 гуйлагч найзтай болох байх юм бол чи харцаагүй гуйлагч мөн. 5 аригч найзтай болол. Тэгэхээр бидний энэ нөгөө хэлж байгаа үгүүд, бодож байгаа бодлууд, мэдэрч байгаа мэдрэмжүүд зүгээр нэг ингээд энэ махан бие дотор байж идэг юм биш ээ. Ингээ хойлолтой сүлэлдэж идэг юм аа. За тэгээд тэр нөгөө сөрөг энергитэй гэж хэлээд байгаа газруудаар чинь байнгын уур уцаар хэрүүл уруул болохгүй бүтэхгүй арих дарстай тэр нөхдүүд чинь орж гарсан. Тэнд одоо ариун гэгээн хүн тэрүүгээр явуулахгүй та. Тэгэхээр тэнд тийм хүнсүүдээс гарсан биеэс нь ялгарсан бодлоос нь ялгарсан үхэн энергиуд тэнд дотор хоригдлогчлаа шүү дээ. Тэгээд тэрлүү охин орлоо сүлэлдчихлээ шүү дээ гэх тэ. Цай сүлж байгаа юм шиг сүлэлдэж гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр энд юу тохиолдов? Санамсаргүй зүйл гэж огт байхгүй гэдэг шүү дээ. Огт байхгүй. Дугуй хагарах хүртэл санамсаргүй зүйл биш ээ. Бүдрэх хүртэл санамсаргүй зүйл биш. Бүгд тэр одоо ингээл за годомж явж байгаа нэг машин шүргэлчлээ гэж болдё. Би яг зүгээр ингээд дөрмөрөө машин зам дээр ингээд явж исэн чинь нэг дата нөхрөөрөө намайг шүргэлчлээ. Энэ муу гайхаас л аштайхаж явж чадахгүй моолгаач гэл ингээд үгэлэхгүй t. Надад асуудал байсан учраас би өөрөө тэр сөрөг энергийн урсгалд сөрөг энергийн тэр юм надад наалтцсан байсан учраас л тэрийг өөрлөг юм би татчихлаа байхгүй тий.
Яг өөрийнхөө энергийг ингээд ариун байлгана гэдэг бол үнэхээр чухал энэ орчин үеийн боловсрол болчиход байгаа хгүй энэ ч өөрөө. Ирээдүйн боловсрол. Тий. Би яг энийг бүр яг миний амьдрал дээр тохиолдчихсан байхгүй шүү. Одоо нэг 20 насны сүүл үед гэх юм уу да. Тэгээд нэг юм яг л нэг газараа гатцсан юм шиг мэдрэмж. Яг тэр 7 хоногуд яг адилхан. Би нэг компанид ажилладаг байсан. Тэгээд бүр нэг муудсан юм байхгүй. Гэхдээ ингээд яг л нэг хэмнэлд орцсон. Тэгээд эндээс би яаж гарах вэ гэж ингээд зөндөө удаа олон удаа оролдлого хийж үзсэн. Тэгээд нэг оролдлого нь яг намайг тэндээс гаргаж чадсан байхгүй. Тэгээд би хуваараа бизнес центр эрхлээд ингээд дараагийн шат руугаа орох гэж юм байдаг юм билээ жинхнээсээ. Тэр нь болохоор би бүгдийг таслан зогсоосон. Одоо уулздаг найзуудтайгаач нэг тодорхой цаг хугацаанд би төлөвлөөд уулзаагүй. Тэр нөгөө ууж иддэг тамхи маягтд бүгдийг ингээд болцсон. Бүр ингээд бүгдийг таслан зогсоосон. Хийдэг үйлдэлүүдээ бүгдийг нь шал өөр үйлдэлүүдээр сольсон. Гэхдээ би тодорхой хугацааны дараа буцаад одоо найз нөхдөөгөө сууж мууж тийм бол байсан л да. Гэхдээ яг тэр төлөвлөсөн цаг хугацаанд би тэгээд тэр нь яг жинхнээсээ нөлөөсөн, зогсоосон. Тэр нь яг жинхнээсээ нөлөөлөөд тэгээд би тэр компаниасаа гараад хуваараа бизнес эрхлээд ингээд яг тэр нөгөө харахны тойргоос гарч чадсан байхгүй. Тэр нь бол яг нөгөө л ууж идгээ болж, тамхитгаа болж нөгөө нэгэн хэвийн дадал зуршлаа өөрчлснөөс энэ үсэж исэн. Тэгээд би таны яг ярианаас ингээд яг өөрийгөө бодоод ингээд ажиллаа. Тэгээд ингээд эрхэм мөндөд үзэгчтэй манай подкастын маань 1-р хэсэг энэ түрээд өндөрлж чинь 2-р хэсэг маань маш чухал сэрэлтийн талаар ярих гэж байгаа. Одоо дэлхийн нийтээр л энэ сэдвээр ярьж байна. Бүх шашны хүмүүс ярьж байна. Шинжлэх ухаанчид ярьж байна. Тэгэхээр сэрэлтийн талаар удахгүй ярилцах болно. Ингээд өнөөдрийн манай подкастын ивент гэж байгаа UBX Electronics-ийн хамт олондоо маш их баярлалаа. За мөн Монгол гэр төв үйлдвэрийн хамт олондоо баярлалаа. Ингээд тэсгүй хугацааны хэдхэн секундын реклам сурталчилгааны дараа хэдүүлээргээд уулзцгаая. Та Монгол гэр сонгох гэж байна уу? Монгол гэр төвөөс 4, 5, 6, 8, 10 хамтаа гэрүүдтэй цуны онцгой хямдрал зарлалаа. Лакн болон ирээлгээтэй сийлбэртэй гэрүүд маань загвар өнгө үзэмж хийцэн өргөн сонголттойгоор бэлэн байна. Бид гэрийн модондоо бүтэн 1 жилийн баталгаа олгодог. Мөн монгол урчуудын ур ухаан, нарийн хийц шингэсэн тавилга, эд хэрэгслийг худалдаалж байна. Түүнчлэн богино хугацааны монгол гэр түрээсэн үйлчилгээг танд санал болгож байна. Буух эзэнтэй, буцах хаягтай монгол гэр төвд тавтай морилно. Холбогдох дугаар 72 44 77 61. За ингээд Жошогийн подкаст үргэлжилж байна. Ингээд өнөөдрийн манай подкастыг нийслэлийн мэдээллийн радио 88.8 радиогоор та бүхэн хүлээн аван сонсож байгаа. За мөн Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой, Дархан хотын Эхлэл радиогоор бас хүлээн аван сонсож байгаа. Бүх сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэн Жошогийн подкастыг сонсож байгаа. Дундаас нь ороод ирсэн байж магадгүй. Тэгэхээр YouTube платформ дээр Joshua's podcast episode 19 гэж хайхаар гараад ирнэ. Ингээд та бүхэн эхнээс нь хүлээн авсан сонсороо маш чухал сэдвүүдээр бид хөө ярилцж байгаа. За ингээд бид хоёрын та бүхэнтэй ярилцах дараагийн сэдэв маань сэрэлтийн талаар ярилцж байгаа. Тэгэхээр энийг бол хүмүүс янз янзаар ялангуяа одоо шашин шүтдэг, шүтлэгтэй хүмүүс бол арай өөр шинжлэх ухаанч хүмүүс бас арай өөр ер нь дундын гэж ярьдаг штэ тий. Таас нэг цагаан сараар мөрөө гаргацдаг тий. Тэр нэг бас хүмүүс байдаг штэ. Энэ хүмүүс маань бас нэг өөр. Гэхдээ бүгд ер нь бол энэ дотоод ухамсарын сэрэлт гэж нэг юм байгаад тах шиг байна. Гэт кинон дээр хүртэл гардаг штэ тий. Нөгөө Matrix гэх кинон дээр ногооны улааны нахуу цэнхрийн угуу гээл тий. Маш олон ном зохиолууд дээр бас иймэрхүү ойролцоо утгатай цаад санаа нь бол сэрэлтийн талаар хэлээд байгаа ийм зүйлүүдийг бас хөндөж идэг. Тэгэхээр ер нь сэрэлт гэж юу юм бэ? Хоёул үнцэн ойлголтыг нэг жоохон тайлбарлаад өгвөл. Сэрэлт гэхээр ерөөсөө би юм бэ л. Би ер нь юм бэ. Хүн гэж яддаг юу юм бэ? Одоо бид нар чинь за та гэж юу юм бэ гэхээр за хүн байд юм биш. Тэгээ хүн дотроо юу юм? За болорхуу байд юм байж. Тэгээд та болорхуу юм. Таны мөн чанар чинь болорхуу юм.
Гэт ингээд таны дотгошоо өнгө шүү дээ. Таны дотгошоо ухаан шүү дээ. Бид нар үнэндээ ингээд энэ дотоод мөн чанараасаа маш их холдчиход байгаа байхгүй юу? Язгуураасаа холдчиход байгаа. Энэ их мэдээллүүд тархин дээр маань овоороод тэгээд тэр тархин дээр овоорсон мэдээллээр өөрийгөө тодорхойлчиход байгаа маа. Гэтэл та тэр мэдээлэл биш ээ. Та мэдлэг биш ээ. Тийм ээ? Та энэ харагдаж байгаа орчин та биш. Тэгвэл та нүд бас биш. Та энэ сонсогдож байгаа зүйлсүүд биш. Тэгвэл та чих биш. Та махан бие биш. Та бодол биш. Хэрвээ та бодол байсан юм болвол бодлоо анзаарч чадахгүй байхгүй. Энэ ширээ өөрийгөө ажиглаж чадахгүй шиг. Гэтэл бид бодлоо анзаардаг шүү дээ. Ингээд бодол ингээд тийм бодол орж ирлээ мэрлээ гэж ярьдаг үстэй. Тийм байх тий. Бодлоо ингээд ажиглаад шүү дээ. Тэр хэм байх юм. Бодлоо удирдах болоод шүү дээ тий. Бодлоо удирдах болж байна. Тэр бодлыг гаргаа хайчих өөр бодол бодож болж байна. Одоо би гэж нэг юм жаргаа багш гэд би яг өөрийгөө ингээд бодож байна. Гэтэ би жаргаа багш. Би тэгж тэр бодол орж ирсэн болохоос жинхэнэ миний мөн чанар тэр жаргаа багш гэж бодож байгаа бодлыг анзаарж байгаа нэг анзаарч ухамсар цаана байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрийгөө ингээд нэг юм гаднаас ирсэн хуурамч мэдээллүүдээр өөрийгөө тодорхойлж блоколчоод тэрүүгээр ам амьдрал юм аа бүтээх гэж зовоо зүдрээд хэзээч жаргах шансгүй тэр юм руугаа ингээд яваад байгаа чинь энэ бол энэ орчин үеийн нийгмийн юм тархи угаалт гэж хэлээд байгаа юм. Аюул болсон байхгүй юу? Хүүхэд наснаас нь ихсүүлэл тархийг угаачдаг болсон байхгүй юу? Рекламаар, мэдээлэл, тэр үтгэл боловсрлоор. Ангаах ухаан тархи угаалт. Эмийн бизнес ангаах ухаан. Энэ үгэлгээд. За тэгэл Coca-Cola тархи угаалт шүү дээ. Цэвэр тархи угаалт юм бизнес байхгүй юу? Тэгэл ингээд цаашаа явах бол бүх юм тэрэнд ингээд тархиа угаалгаад яваад байгаагаас сэрээд би хийм бэ гэдгээл ухаар хүмүүс ингэж шүү дээ. За та өөрийгөө нэг заагатхаа гэдэг юм бол хүмүүс ингэхгүй байна шүү дээ. Толгор угаан заадаг хүн байхгүй шүү дээ. Би энд байна гэдэг илүүгээ заадаг шүү дээ. Энд юу хийдэг юм бэ? Энд бидний сүнс байдаг, зүрх байдаг, хайр байдаг. Энд бол зүгээр авсан баахан мэдээлэл байна. За тэгэл дөрөв ярьсан одоо чи чадахгүй, чи болохгүй, ил төв далдаа юмд ингээд битгий өөрийгөө ингээд яаж яг тухайд бол нэг ээж нь тэр хүүхдийг боломжлуулсан юм шиг байгаа. Янз бүрийн юм руу ингээд үсчээд харна чи чадахгүй бол бай гэдэг ингээд загнадаг хордог байсан тий. Хүүхдээ жоохон хамгаалсан ихтэй. Дөрөвний битэрийн жишээ ярьсан шин. Тэгэнгүүт тэр хүн ээжийнхээ чадахгүй болохгүй гэдэг тэр үгээр блоклогдоод өөрийнх нь далд хумсарт би чадахгүй гэсэн нэг юм блок үүсээд тэгээд тэрийг давах гэж хичээл зүтгэл чармайлт үүсгээд гадна талтаа тий. Ингээ яваад байгаа чинь өөрөө тэр гаднаас авсан мэдээллээрээ ээжээс ирсэн мэдээллээрээ бид нар блоклогдсон гэсэн. Тэрүүгээр өөрийгөө тодорхойлоод яваад байсан бол өөрийн язгуурчин цаад мөн чанараа таних руу өөрийгөө муудалж зүрх рүүгээ өнгөж байгааг бол сэрэлт гэх юм аа. Та яг хийм бэ. Энэ сэрэлт бол ингээд хэд хэдэн үе шаттай явагдана. Хамгийн нэгдүгээрт нь яадаг вэ гэхээр та бас түрүү ярьж илээ. Энэ байдал ерөөсөө биш юм байна. Би энэс гарья гэд ингээд найз нөхдөсөө хүртэл тусгаарлагдаад эхэлсэн гэдэг. Хамгийн нэгдүгээрт амьдралд ингээд нэг юм нэгэн хэвийн болоод нэг юм жоохон онцгой болоод утгартай болоод ингээл эхэлнэ. За гэхдээ бид нар яадаг вэ гэхээр нөө мөнгө олохгүй шүү дээ. Энэ ажиллаа хийхгүй болохгүй шүү дээ. Цалингийн зээлээ төлөхгүй болохгүй шүү дээ. Тэр байдлыг хүлээж авахгүй зүтгээл байна. Дуудлага ирээд л байна. Үгүй чи арай өөр зам руу ор. Дотоос чи хатгаал байна. Чи дараагийн шатанд гараа. Чи хэтэрхий нэг байдалтай ингээд гацаад байна. Чи ийм хүн биш ээ. Чи энэ ажлыг хийх хүн биш ээ. Чамд нэг тийм ажил хийх чинь чам таалагдаад байна штэ гэж ингээд хорвоо ертөнцид дуудаал гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар үгүй ээ энэ би ийм мэрэгчлээ штэ. Би энийг л хийн штэ. Ингээд зүтгээд байна. Тэгэнгүүт дараагийн том сануулга амьдралд орж ирнэ. Тэр нь амьдралын асуудал зовлон байна. Өр ширэнд орох уу? Яах вэ? Гэр бүл салах уу?
За ингээд ч ойлгохгүй зүтгээд байх юм бол дараа нь өвч ирнэ. Ашууд өвч ирнэ. За энэ дээр нь ухаарад авах юм бол нэг аврагдана. За тэгээд аврагдахгүй бол тэгээд сүнс бидний мөн чанар бол сүнс байхгүй юу? Сүнс маань ямар шийдвэр гаргадаг вэ гэхээр за энэ махан биеэр бол энэ сүнсний сэрэлтээ би хийж чадахгүй юм байна, бүтэхгүй юм байна. Тэгэхээр энэ махан биеийн зүгээр цааш даруулчих, явуулчих. Дараа төрлөө сонгож авч чад дараа төрлөө найдлага тавья гэдэг. Ийм сонголтыг сүнс хийдэг байхгүй юу? Тэгээ бид нар ч тэгэхээр сүнс үстэй. Бидний сүнс тийм. Бидний сүнс тийм шийдвэр гаргах байхгүй юу? Одоо болорхуу та сүнснийхээ шийдвэрийг дагахгүй яваад тах юм бол сүнс чинь бие мах одоо өхүүлэх шийдвэр гаргана. Хавдар. Осол аваар ч тийм. Осол аваар юу ч хийж болно. Тэгээ сүнс чинь энэ биенээс өөрийнх нь зорилгыг хэрэгжүүлэхгүй байгаа энэ биенээс салъя л та сүнс чинь. Хэрэггүй өстэй ямар ч хэрэггүй ингээд хэрэггүй юм хийлгээ яваад байгаа. Яах юм? Чааш нь наруулж дахиад сүнс чинь дахиад нэг төрөл аваад дахиад нэг хүүхд болоод төрөөдөр тэндээ одоо дараагийнхаа амьдралыг бодолдог гэж байгаа юм. Ийм зам руу бол яваад идэх юм аа. Тийм учраас энэ сүнсний сэрэлт гэж орчин үед хэлээд энэ мөн чанар хинбэ гэдгийг таних юм бол хамгийн чухал маш чухал болчиход байгаа. За хоёр дахь нэг шатанд нь яадаг вэ гэхээр өөрийнхөө мэдрэмжүүдийг таньж эхэлдэг байхгүй юу? Мэдрэмж гэдэг чинь бие махбодод байгаа энерги яаж ажилтдаг вэ гэхээр мэдрэмжээр ажиллана, бодлоор ажиллана. Та бол бас их мэдрэмжтэй хүн байна шүү дээ. Ингээд би арзаа сонирн болоод байгаа тэр онцгой газар орохоор би ингээд байгаа ингээд мэдэрч шүү дээ. Тэр чинь мэдэрдэггүй хүмүүс байдаг байхгүй юу? Та бол мэдрээд шүү дээ. Тэгээд тийм онцгой газруудаар яваад исэн чинь миний машин ингээд бас ингэж ажигд юм нэг ингээ анзаараад ажиглаад байна шүү дээ. Энэ ажиглах чадвар чинь өөрөө сүнсний чинь бас нэг чадамжийг илтгэдэг байгаа байхгүй юу? Мэдрэх ажиглах чадвар чинь. За ингээд хоёр дахь шатанд хүн мэдрэмжүүдээ ажиглаж эхэлтий. Өмнө нь юусэн ажигладаг байхгүй юу? Одоо манай хичээл сургалтанд орж мэдрэмжээ би юусэн мэдрэхгүй байна гэсэн. Хамгийн их мэдгий. Ингэтлээ бидний тарих төвтэй амьдэрсэн байхгүй юу? Хамгийн инээдтэй нь ямар хүмүүс мэдрэмжээ анзаардаг, сүнсний сэрэлтэнд ямар хүмүүс хамгийн хоцордог гэж бодож байна та? Янз янз миний хувьд болохоор яг бодож байгаа бодлоо л хэлчихэ. Нөгөө эмээ өвөө дээрээ өссөн ч юм уу? Эсвэл нэг юм дэрэгдэн нэг юм коуч байдаг шүү дээ, тэ. Бидний эмээ өвөөч аягүй хэлээд өгчтэй шүү. Скол нэг хамаатны ах ч гэдэм үү, тэ. Чи нэг ингээд шүү, тэгж болдоггүй шүү. Чи тэгээд байвал тэгээд шүү. Бүр тэр нь энгийн яриа шиг гадаад хүмүүс сонсох юм бол юм сонин шашинлаг юм ярих гэдэг юм шиг мөртлөө сонсогдох бах. Монгол хүний ухаанд бол тэр нь шууд энгийн буугаад ирдэг шүү дээ, тэ. Тэр шиг би бол нэг юм дэргэд байгаа хүмүүсээс ялангуяа эмээ өвөөч гэдэг юм аав ээж ч юм уу, тэ. Эрхэмлж хөндлөж явдаг тэр аль хэдийн сэрцэн хүмүүсээс анхныхаа их энэ өдөөлтүүдийг авч ойлгох юм болоо гэж бодсон шүү. Тийм. Тэгэхдээ миний асуулт арай өөр. Сүнсний сэрэлт. Тэгээд сүнсний сэрэлтний хоёр үе шаттай явагдана. Хоёр дахь үе дээр хоёул явж штэ. Нэгдүгээрт нь бол зовлон тохиолдно. Хоёрдугаарт нь бол мэдрэмжээ ажиглах байдлаар сүнсний сэрэлт рүүгээ нэг алхам ойртож байгаа байхгүй юу? Зовлон тохиолдчихвол сүнсний сэрэлт дуудж яана л гэсэн ойлголт. Эхний алхам ромоос дуудлага ирлээ гэж ойлгоо. Хоёр дахь тохиолдолд мэдрэмжээ ажиглаад эхэлсэн байвал та сүнсний сэрэлтийн зүг рүү хоёр алхам хийжлээ гэсэн үг. Гэтэл энэ дээр зүгээр сонирхуулаач гэх юм уу зүгээр ингээд нэг хэлэхэд тархиа их ажил өссөн хүмүүс энэ сүнсний сэрэлтээс хамгийн их холддог юм билий. Тэгээ тархиа хэн их хамгийн их ажилладаг гэхээр судлаач чийл ухаан эрдэмтэд тархиа хамгийн их ажилладаг. Нөгөө доктор, профессор, магистр дээр нь багш нар, эмч нар, нягтлан бодогч аудит ч гэх юм уу те. Иймэрхүү чи мэрэгчлэн онцлог нь тийм биш ч те. Байнга ингээд тархиа ажиллаж идэг. Тэгэхээр мэдрэмж рүүгээ буух, нөгөө зүүн совингоо сонсох чадвар нь тэр хэмжээгээр алдчихдаг байхгүй. Тэгээ мэдээлэл датан дээр хэтэрхий их датан дээр төвлөрөөд ингээд буутдаг байхгүй. Тхих хүмүүс тэгдэг. Тэгээ хоёрдугаар шат бол мэдрэмжээ ажиглаж сурах. За гуравдугаар шатанд энэ мэдрэмжүүдийг ангилж ялгаад энэ мэдрэмж миний мэдрэмж үү, хүний мэдрэмж үү, сөрөг мэдрэмж үү, эрэг мэдрэмж үү? Эд дотор нэг юм ажил хийх хэрэгтэй болдог байхгүй юу? Одоо бид нар бол дотоод ажил гэж нэрлэдэг. Дотгошоогоо ингээд өнгөж хагаад би яагаад ийм мэдрэмж мэдрээд байгаа юм бэ? Би яагаад энэ дараагийн хөгжил төвчлөлтөнд гарч чадахгүй байгаа юм бэ? Өөрөөсөө асуудлын шалтгааныг хайж эхэлж шүү дээ, тийм. За ингэж ирэх юм бол сүнсний сэрэлтийн 3 дахь алхам дээр ирлээ гэж ойлгож байна.
Нэг өөрлөгөө хэрж штэ. Өмнө нь яг өөрлөөр бусд руу хараад байдаг байхгүй юу? Миний амьдрал өстэй энээс л болж гайтай байна. Би тийм юмнаас л болж өвдлөө. Энэ нөхрөөс бол салчих юм бол би өстэй сайхан амьдрах гэдэг. Энэ ажлаас л гарчвал би өстэй болохгүй. Намайг хүмүүс дэмжихгүй байна. Нийгэм муухай байна гэх ингээл. Өөрийнх нь амьдралын асуудал зовлонгийнхэн шалтгаан бусад. Тэгээ ийм байгаа байдлаас явсаар байгаад одоо яасан өөр дээр ирчлээ шүү дээ. Өөр дээрээ ирээд өөрийгөө шинжээд өөрийнхөө бодол сэтгэлийг засаад явж байгаа нэг ийм хүн бол сүнсний сэрэлтийн 3 дугаар алхам дээр ирлээ гэж байна. За 4 хэдэн үе яг тий 4 дугаар алхам дээр бол нэг ийм байж болох юм гэж би бодож байна. 4 дугаар алхам дээр одоо сая өөрийнхөө уугуул мөн чанарыг таньж эхэлнэ. Тэр мэдрэмжүүдээ ангилж ялгаж сөрөг мэдрэмжийн засаад, эерэг мэдрэмжийн товоолгоо тий ингэж явж итэл энэ чи яг би юм биш үү? Энэ миний мөн чанар юм биш үү? Тэр нөгөө түрүүний ярьсан чин сэтгэл гэдэг шиг тий би яг ийм үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэж ирсэн сүнс юм биш үү? Өөрийгөө таньж эхэлж тий дөрөвдөг шат. Одоо магадгүй болорхуу гэдэг хүн ч гэсэндээ энэ дэлхийн ертөнцид яг ямар үүрэг даалгавар гүйцэтгэх гэж ирсэн сүнс юм гэх тийм. Энэ сүнсний өгөгдлөн олоод энэ дагуугаан ажил хөдөлмөр эрхлээд ирэхээр хүнд нөгөө эерэг энергийн урсгалд орно гэж шин. Энэ юм чи аяндан бай болдог байхгүй юу? Аяндан ажил бүтдэг байхгүй тийм. Сүнсний зорилгын энэ дагуу ажиллаа хийхээр нэгдүгээрт нь хүн өөрөө хац жаргалтай байдаг. Дуртай ажил хийдэг. Хоёрдугаарт нь сүнсний зорилгын ажил бол ямагт бусдын тусын тулд хийдэг. Бусдын тус, зөвхөн бусдын тусын тулд. За 3 дугаарт нь энэ сүнсний зорилгын дагуу ажиллаа хийхээр нөгөө амжилт бүтээл, эд баялаг, нэр алдар, хүндлэл, хайр, талархал аяндан урсаад орж ирж байна. 4 дугаарт нь сүнсний даалгаврын дагуу, сүнсний сэрэлтийн дагуу энэ ажил хөдөлмөрөөр ирэхээр алхам тутамдаа улам сүнсний чадамж чинь өсөж хөгжиж идэг. Тухайн бүх барилдах, олныг цэнгүүлэхээр ирсэн хүн байх юм бол барилдах тусмаа л улам барилдааны чадамж нь өсөж шүү. Тийм ээ. Одоо би бол ингээд үг хэлээрээ энэ хоолойны жижигэрэг вибрацаараа олныг баясгах өвчтэй төрсөн юм байна. Би ярьж хэлж бусдад ингэ түгэх тусмаа л миний ярианы орчид руу хөгжиж. Ийм чанартай. Тэгээд 5 дугаарт нь яг өгөхлөөр сүнсний чадамжийнхаа дагуу ажиллаа хийх энэ тусам маань энэ авиас чадвар нь улам өсөж хөгжөөд улам өвдөслөг болж эхэлж байгаа. Улам гэгээлэг болж эхэлж байгаа. Улам хайрлаг болж эхэлж байгаа. Тэгээд энэ төвшөндийн 4-р энэ төвшөнд ирэх юм бол нэг иймэрхүү төвшөнд ирж болох юм гэж зүгээр би үзэж байна. Сүнсний төвшин гэд тэдэн үе шат байна, сэрэлтийн тэдэн үе шат байна маа гэдэг нэг юм том ялцсан юм бол мэдээж дэлхий дээр байхгүй зүгээр миний өөрийнхөө би амьдралын тулал туршлагаас л ярьж байгаа юм байна. Тийм. 5 дугаарт нь гэх юм бол энэ төвшөнд ирээд ингээд явж байгаа хүн дараагийн 5 дугаар шатанд орж болох юм гэж би бас бодож байна. Тэр нь юу юм бэ гэхлээр энэ бүгдээс ангид саяны энэ дөрвөн үе шат чинь бүгдээрээ энэ хорвоо ертөнцийн амьдралтай холбоотой зүйл байхгүй юу? Энэ хорвоо ертөнцөөс чандад тэр одоо буддизмаар бол хоосон чанар гэж хэлдэг. Тэр оршихуйн туйлын мөн чанар өөр хэмжээс ч гэж хэлээд байгаа тийм. Тэр ертөнцөөс мэдээлэл авах. Тэр ертөнцийн тэр энерги мэдээллийг өөрөө биеэрээ болгож бусдад дамжуулах ч байдаг юм уу тийм. Одоо нөгөө гэгэрэл гэж хэлээд байгаа шүү. Гэгэрэл тэгээд гэгэрэл гэдэг чинь хайр энерги шүү дээ. Тийм өөрөөсөө асар их хайр энергийг цацруулах чадaltaй ч юм уу тийм. Нэг иймэрхүү болох нь бол тэр 5 дугаар шатанда явах болоо сүнсний сэрэлтийн. За тэгээд энэ зам руу 5 үе шат дамжаад энээс цааш явах нь бол одоо өстой нөгөө гэгэрлийн зам мөрөөр зөвхөн бусдын буян тусыг бүтээх бодийн сэтгэл гэж ярьдаг шүү дээ. Тэр бодийн сэтгэл ч одоо агуу хайрын сэтгэл өөрийнхөө биеийг бусдад ингэж тэ зайлж өгөхөөс буцахгүй гар хөлөө тастаад амтэн хоолдог. Тим хэмжээний гэгэрлийн тэр бодийн сэтгэлийн хайр энерги тэр ч юусоо энэ хорвоо ертөнцийн хуйлуудаас ангид төлчдөг байхгүй юу?
Энэ хорвоо ертөнцид бид нар чинь үр хүүхэд амьдралаа авч явах хэрэгтэй гэдээ ингэж явах юм бол тэр сүнсний сэрэлтийн тэр 5 шат тэгээд тэрнээс цааших шатууд бол энэ хорвоо ертөнцийн амьдралаас ангид өөр юм яригдана. Өөр юм яригдана. Хүн энгийн хүний ойлголтоор бол ойлгохдохгүй тийм зүйлүүд яригдана. Энгийн хүн ягаад ч болохгүй хоосон чанар бүдингийн ухааны тэр хоосон чанар тэгээд тэр гэгэрлийн гүнзгий ойлголтууд байж байгаа. Тэгээд тэр бодит сэтгэлийн чинь бүр нууцсын зэрэглэлтэй гэж хамаагүй болно. Ярьж болохгүй хориотой юмнууд байдаг гэсэн. Байлгүй яах вэ? Одоо хоёлаа гүн рүү орсон юм чинь яг уу яриа нэгэнд халсных ойлгох нь ойлгохгүй юу яриад байгаа юм бэ гэж бодох нь бодог. Бас нэг ийм ойлголт байдаг. Одоо ямар ч номноос уншаагүй хинийч амнаас сонсоогүй мэдээллийг мэдчихдэг. Орчлын ертөнцийн янз янзын ойлгох асуултууд байдаг штеп. Тэр асуултанд хариулагдчих бодол дотор зөвдөлсөн юм уу, яасан мэдэхгүй. Тэрийг ямар ч ном судраас уншаагүй. Гэхдээ тэр цаанаас нь наадах чи юм штэ гэдэг ингээд шууд бодол тэлээд өгчдөг. Энэ юу вэ? Тий, одоо эн чинь яг тэр нөгөө өөрийн мөн чанараа таниад амьдраад явж байгаа хүн. Сая энэ хоёулаа нэг 5 шат ярьлаа шүү дээ. 5 дугаар шат руу ороод ирж байгаа хүний тэр нэг юм зүн мэдрэмж нээгдээд дээд ертөнцтэй гэж хэлээд байгаа тийм бурхантай ч гэж хэлэх юм холбогдоод холбоотой болж эхэлж байгаа гэсэн үг. Тэндээс гарсан мэдрэмж, мэдлэг, тэндээс гарсан санаа хөргөлж амжилтыг олдог байхгүй юу? Ер нь бол явж одоо ингээд том амжилтанд хүрсэн хүмүүсүүдийг судлаад үзэхэр байна шүү дээ. Тэд нар хизээч энэ академик мэдлэгээр тэр санаагаа гаргаагүй байдаг байхгүй юу? Бүгд цаанаасаа өөр нэг юм мэдрэмж орж ирсэн байдаг байхгүй юу? Тэрийгээ дагсан байдаг байхгүй юу? За би ч гэсэндээ ингээд уншаал судлаал ингэж байгаа. За энийг хэвээр ингэж хийд юм байна те. Яг уу тодорхой хэмжээнд би бас ингээд Монголд амжилттай байгаа хүний хувьд ярьж шүү дээ. За хэвээр энийг яг ингэж хийд юм байна. Энийг ингээд хичээгээл нэг юм юу гэж хэлэх юм дээ те. Нэг юм академик гэж хэлэх юм уу? Эний чи үгүй арга. Гэхээсээ илүү зөв мэдрэмжээр дагж байгаа байхгүй юу? Мэдрэмжээр дагаад энийг тэгэхэд чинь зарим хүмүүс яадаг гэхээр маш их юм судлаад л за энэстэй юм байна тийм байна шинжлэх ухааны гаргалгаан тийм байна ингэж хийд юм байна тэгдэм байна гэж маш их юм ажил болдог байхгүй би тэрэнд нь угаасаа дурггүй гэдэг тэр би ямар юм хиймээр байна тэрийг л хийн тэгэхэд тэр маань бол яг ингээд одоо тий дараа нь эргээд ингээ харахаар бүр ингээд өрөө тавьсан юм шиг яг ингээд таардаг яг ингээд таардаг чи юм л юм байна шүү дээ. Яг энэ чадвар монгол хүмүүст айгүй их байд юм шиг санагдсан шүү дээ. Тийм гадаадд бас олон жил амьдарч байсан. Тэгээд ингээд яг монгол ах эгчнэр бүр нэг тийм том дээд сургуулиуд төгсөөгүй. Боловсролыг би үүсгэж байгаа юм биш шүү. Боловсрол хэрэгтэй. Зүгээр яг ингээд мэдрэмжээрээ бизнес хийгээд мэдрэмжээрээ ажлуудаа амьдралаа авч яваа сурцсан тэр нь ч зөвддөг. Бүр үнэхээр ерөнхийдөө мэдчихэдэг бүх юмыг. За би энэ дээр нэг ингээд бизнесээ нэг ингээ аваа явчихна. Өөр хүүхдүүдөө нэг ингэсгээ төмөжүүлчихин. Тэр хүүхэд хүмүүжлийн 10 нам уншаагүй. Ерөнхийдөө мэдж байгаа яаж хамгийн зөвөр өсөхөө. Ингээ баруун үлээрээ ингээд охиныгоо 3 настай охиныгоо ингээ аргалаад нэг хүүхдээ эндээ 6 сартай хүүхдээ тэрсэн баруун гараараа хоол игээд гэхдээ бүх юм окей явах юм мэдж байгаа гэдэг шиг тийм цаанаасаа тэр өөрийнхөө тэр зүн совь мэдрэмжээрээ амьдралаа авч яваад шийдвэрүүдээ гаргаад тэгээд ингээд зөв яваад байдаг. Тэгээ тэр нь ч бүтээд байдаг. Маш олон тийм бизнес эрхлэгч нар байж та одоо Монголд тийм шүү дээ. Яг тэр зөв мэдрэмжэнд дагж чадсан хүн гайхамшиг бүтээдэг байхгүй юу? Хүмүүсэндээ би бас тэгж хэлдэг. 8 төгссөний 20 жилийн явуулаад бид нар ингээд уулзсан. Ангийнхаа уулзсан чинь 2 дугаар ангиасаа сургуулаас гарцсан манай ангийн залуу хамгийн баян нэг байна. Тэр чинь ингээд нэг тэр зөнгөөн дагаад байна шүү дээ. 2 дээд сургууль төгссөн гадаад дотоод төгссөн жоохон магистр доктор хөөрхөн амтан цалингийн зэлтэл дууж байгаа байхгүй да. Тэгэхээр чинь тэр чинь хэдэн тэрбумын хөнгөтэй гэдэг том бизнесмен явж шүү дээ. Тэгэхээр чинь тэр нэг нь байгаль чанар монголчуудын тэнгэрлэг гэж хэлээд байгаа чинь тэр байхгүй юу монголчуудын. Зөнгөө мэдэрч чаддаг хүмүүс байхгүй юу. Байгальтайгаа их ойрхон, малтай ойрхон байх хэрэгтэй монголчууд. Би бол тэгж хэлдэг. Монголын одоо ирээдүйн боловсрол бол энэ мэдрэмжийн боловсрол болох нэ. Хүний мөн чанарын боловсрол болох нэ, гэгэрлийн боловсрол болох нэ. Ирээдүйд энэ бүх диплом хэрэггүй. Дипломд үргэхгүй, дээд сургууль хэрэггүй, дээд сургууль одоо эхнээсээ дампрууд эхэлж байгаа.
Тэгээ энэ дээр би хоёр бодлоо хэлжээ. Дипломгүй сайтан гэдэг ном байдаг. Энэ номыг уншсан хүмүүс байдаг бах. Энэ дээр бол яг дипломгүйгээр маш их одоо амжилтанд хүрсэн хүмүүсийн богино юм сторинууд явчихж байгаа байхгүй. Storytelling түүхүүд тэр номон дээр бол яг таны ярьж байгаа энэ нөгөө мэдрэмжэн дээрээ суурилж бизнесийг хийдэг энэ талаар гардыг. Гэхдээ яг боловсролыг би юу гэж боддог вэ гэхээр боловсролтой дистарата сурах тэр аргачлал гэж байгаа те. Нэгдүгээр семестрт энэ номыг энэ мэдгэдэгхүүнийг ингэж үзнэ. Хоёрдугаар семестр гэдэг ингээд эн чин дистаратагаар суралцахын давуу талууд гэж мэдээж байгаа. Тэрийг бол би хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Би 3 жилийн сургалт төгссөн, мастер хийсэн. Гэхдээ би яг үннийг хэлэхэд би хизээч бизнес хийхдээ бид нар бүгд бизнес удирдлагаар магистр хийсэн мөртлөө төлөвлөгөө гаргадаг. Би ерөөсөө төсөл бичдэггүй шинэ бизнес рүү орохдоо. Зүгээр л би дотроо хараад за болох юм байна. Энийг нэг жоох ингэчмээр юм байна да гэл тэр зүвддэг. Боломгүй юм байвал за энийг л хотлоо авахаа гэдэг тэр мэдрэмжэндээ бараг итгэсэн дээр байдаг, зүв байдаг. Эргэлзээтэй санагдаад ах юм бол миний дотор боломгүй санагдаад ах юм бол бараг тэр юм ярьж байгаа залуугийн эхний 3 үйлдвэрээс л би энэ төсөл бүтэхгүй гэдгийг мэдчихдэг гэдэг шиг маш олон монгол хүмүүс тийм гэдэг бас. Энэ бол яг монголчуудад байж байгаа нэг тийм үнэт зүйл нь алдаж болохгүй чанар нөхгүй. Монгол чанар. Энийг бид нэр энэ хойч үедээ өвлүүлж үлдээх хэрэгтэй юм байна. Тэгээд яг бас нэг ам нэвэл гэдэг шиг тавтай нэвтрүүлэг бас ингээд өндөрлөгдөж байгаа байна. Би бол энэ монгол хүний язгуур чанар дэлхийг аврах гэдэгт эргэлздэггүй. Одоо тэр цаг нь ирсэн. Монгол ах хойд өсөж байгаа энэ хүүхдүүдийг гол нь энэ зүрх сэтгэлийн боловсрал, мэдрэмжийн боловсралыг нь одоо олгож авах хэрэгтэй байна. Энэ зөв мэдрэмж хүн өөрөө хин юм бэ? Хүний мөн чанар нь юу юм бэ? Хүний тэр язгуур монгол хүний тэнгэрлэг чанарыг яаж сэрэх юм бэ? Энэ чиглэл рүү боловсрал явах хэрэгтэй. Тэгэхгүй энэ тархины боловсрал зүгээр нэг мэдлэг баахан тархи руу чихдэг энэ боловсрал ирээдүгөө болцсон хол явахгүй. Одоо эхнээсээ дээд сургуулиуд дампуурнаа Америк дампуураад эхэлсэн байгаа. Тэгээд энэ язгуурын энэ үнэт зүйл дээрээ тулгуурласан боловсрал мэдлэгийг хүүхдүүдтэй олгоод за тэгээд энэ залуучуудыг хөгжүүлж гаргаж ирээд би бол энэ дэлхийн зах зээлээс доллар олдог тийм нэг 3,000 долларын сайтан бэлтгэх зорилготой юм шүү дээ. Тийм боломж байгаа юм. Яагаад гэхээр зүрх сэтгэлийн боловсрал олгож зүрх сэтгэлийн боловсрал бэлэг одоо далд томсор энэ гэдэг чинь монголоор бол бэлэг шүү дээ. Тийм. Бэлэг сэтгэл зүй, далд томсор, арга бэлэг гэх хоёр зүйл байгаа даа шүү дээ. Тэрний хай бэлгийн. Тийм. Энэ бүгдийг монголчууд бэлэг гэж хэлж байсан байхгүй юу? Тэгээд монгол хүн бэлгэрээ гэдэг чинь учиртай байхгүй юу? Тэгэхээр энэ байгаа одоо биднэрт байна. Тэгээ биднэрт одоо ингээд энэ яг энэ бэлэг талын боловсрал бүр өвөг дээдсээс өвлөгдөөд ирчихсэн тэр өв ухаан болоод ирчихсэн байж байгаа. Тэгээд ч монгол хүн бэлгэрээ гэж хэлж байгаа. Монголчууд буддийн шашинтай тэнд нь байгаа. Монголчууд байгаль тэнгэрээ шүтдэг тэрэнд нь байгаа. Генд нь байгаа, маханд нь, цуснд нь бүх юмд нь байгаа. Яг энийхээ бид нар хөгжүүлж гаргаж ирээд энэ бэлэг оюунаар, бэлэг эрдмээр бидний зорилго бэлэг эрдмээр дэлхийг гийгүүлье. Бэлэг эрдмээр дэлхийг ангаая. Ийм зорилготой бид нар. Тэгэд энэ мэдлэгт хүүхдүүдээс суралцуулаад ирээдүйд манай монголчууд Монголоос яах ёстой вэ гэхээр зүгээр л нэг юм 20 настай хүү байлаа гэж бодоход Америк, Европ хаана байгаа тэр хүүхдүүдийг хүмүүсийг зүүмээр уулзаал тий онлайнаар уулзаал шууд ангааж чадна. Ангаахын шилүү ухааны эдгэшгүй гэдэг онцтой тэр өвчнүүдийг ангааж чадна. Бид нар одоо чадна. Бид нар хийж байгаа одоо ч хийж байгаа. Харин би тэрийг гайхаад яг энэ асуулт руу орох гэсэн. Яриаг насчлаа уучлаарай. Яг энэ асуулт руу орж байгаа шүү. Танаа бас нэг юм ярилцлага яваг үзчихсэн чинь одоо энэ ангаахын шинжлэх ухаан тухайн хүнийг оншгүй гэж оншлоод оншлгүй гэдэг оншил бичгэн байгаа. Тэгээд явуулцсан. Тэрийг нь болохоор энэ энергиэрээ ч гэдэг юм уу одоо энэ эмчилгээ хийгээд тийм үү. Тэгээд эдгээцсэн. Тэгээд нөгөө ангаах
буцаад нөгөө эмнэлэг дээр очиод хараар ярьч тий. Буцаад эмнэлэг дээр очиод хүй энэ өвчин идэгдсэн байна гэдэг бичиг нь бас байгаа. Тэгэд ийм кейс бүр маш олон байгаа гэдэг байгаа байхгүй. Ингээд энийг бүр 1000 ийм кейстэй болчихъя гэдэг шүү дээ. Одоо бүр 100 200 гарцаа явж байгаа тий. Тэгээд би бүр энийг гайхаад байгаа байхгүй. Нэрнгээсээ ингээд хоёр бичиг нэг хоёлоо байгаад байгаа. Тэгээд энэ юу болоод байна? Энд чинь нэг жоохон ид чидийн юм шиг. Ид чидийн юм шиг болоод ирэхээр манай монголчууд чинь ид чидийн энэ худлаа холихнэ гэд ботчихдээ шүү дээ тий. Тэгэхээр энийг хоёлаа энэ чинь тэгээд бүр бичиг нь байгаад байгаа болохоор бүр нотлогдоод байгаа байхгүй. Энэ талаар жоохон энгийн хүмүүст ойлгох тусны хардаар гэдэг чинь идэвхжүүл өвчин байхгүй тий. Идэхгүй. Гэхдээ энд идэвхсэн байна. Жигрийн шижин. Идэхгүй цагаан хэмжээ тэтэд байна. Тэдэн жилийн хяналтанд явсан тэтэд байна. Итгэжчээ. Сахар тэдэн сарын турш доктортой байна. Бисрац бол яг эмнэлгийн шинжилгээгээр гарахгүй. Гэхдээ ингээ битүү бие ингээд юм байсан зураг нь байна. Яг ч итгэхгүй эмнэлэг тэдэн жил явсан. Арьсных нь дахиад бодоо зураг нь байна. Төлөсөн сайхан цагаан арьстай болсон. Итгэрсэн гэх мэтлээ. За тэгэл энэ яг Европ анагаах ухаандаа онцлогддоггүй тийм өвчтөс гэдэг энэ харьшлын төрлийн өвчнүүд байна. Яа наад ч гэсэн жинхэнэ хүн төрлөختний асуудал болчиход байгаа шүү. Онцлогддоггүй нэг л юм болохоо байцаад байдаг. Нэг нь зүрх гэдэг, нэг нь бамбаа булчирхаа гэдэг тийм ингээд бүр өвчин олдгоо байцсан. Бүх эмнэлгүүд нь зөрөөд байдаг хоорондоо тийм. Уламжлал хамгаалах ухаанаар тэр чинь бол нэг хийн өвчин гэдэг байхгүй. Сэтгэл зүйн гэсэн үг л дээ. Далд хумсарт нь нэг юм асуудал байна л гэсэн үг. Тэгэл дээр нь одоо Америк нэгдсэн улсад ихэд чинь 35 сая хүн мигрен өвчтэй гэж байна. Шалтгаангүйгээр толгой нөгддөг байхгүй. Байнгын толгой өгдөг зөвхөн Америк дарангуйлж байгаа. Хүн амынх нь 10% юм уу тийм. Хүн амынх нь 10%. Дээр нь Америк нэгдсэн улсад 100 сая архаг нойр гүтэлтэй хүн. Хүн амынх нь юу вэ? 30 гаруй хувь шүү дээ. Тэгэхээр чинь байна шүү дээ. Гэхдээ эднэрийг эмчлэх бол маш амархан байхгүй та. Маш амархан. Одоо эмчлээд явж штэ манай бид нэг 100-аад метр яг ингээ бэлтгэгдсэн ажиллаж байгаа хүмүүс байна. За бүр гээд бүр илүү гүнзгийрээд явж байгаа хүмүүс ч гэсэн байна. Жохон ойлгуулах гад хоёлоо нэг ганц хоёр юуг зааталчээ. Одоо яаж эмчлэх вэ? Одоо би очлоо. Тий. Тэгээд за өөр дээр яах вэ? Бата очлоо гэсэн чинь тэр хүн одоо чихэн шижинтэй байлаа. Тэгээд ямар эхний нэг хоёр шатыг хэлчихэл та. Яах вэ? Тэр энергиэр нэмчилж байгаа юм уу? Ухамсарт нь нэмчилж байгаа юм уу? Ухамсараар нэмчилж байгаа. Энерги гэхээр нэг тийм далдын шидийн юм шиг болоод байгаа. Ухамсар сэтгэл зүгээр нэмчилнэ гэж л арай жоохон ортох байх гэж бодож байна. Тэгэхээр тэр мигрентэй байна уу, чихрийн шижинтэй байна уу, тийм хүмүүсүүдийг сэтгэл санаа, зан арын шин нөгөө даалд ухамсарт байгаа тэр нэг юм блокууд гэж хэлээд байна шүү дээ. Тэднээс нь тэр өвчин нь үүсэж бүрлдэж бий болсон байхгүй юу? Энд ч одоо буддингийн ухааны бас энэ хоосон чанарын зарчим байхгүй юу? Та түрүүн бас хэлж штэ. Судалгаа юм хараад би ингээд төлөвлөгөө гаргаад бизнес хийдэггүй. Мэдрэмжийн дагаад энэ дотор нэг ингээд зургалж төсөөлөөд энэ болох юм байна гэдээ тэрийг хийхээр болдгоо гэж. Тэгэхээр энэ альва юмс хаанаас эхэлж бүтдэг? Битдэг байх нь. Мэдрэмж бодол таны бодлоос бүтэж штэ тэр ажиллаж байна. Бодлоос эхэлж штэ. Эхлээд таны дотор бодол доторч бүтээгдлээ, дараа нь энэ ертөнцид бүтээгдлээ тий. Тэгэхээр аливаа юмс хоосноос үүсэж байгаа үстэй. Танд юу ч байгаагүй зүгээр л бодол байсан шүү дээ. Бодол ч бодитдаг болж байгаа. Хов хоосноос юмыг бүтээж болт юм аа. Энэ гайхамшигт тухай шүү. Гайхамшигт. Энүүгээр одоо ингээд мянган залуучуудыг гайхамшигт хүргэж болохоор байна. Үнэхээр болохоор байна шүү. За тэгэхээр энэ ингээд нэг зарчим биш шүү дээ. Тэгвэл та хов хоосон бодлоосоо бизнес бүтээж чадж байгаа юм бол хов хоосон бодлоосоо эрүүл мэндийг бүтээж чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа үстэй. Энд хоосон чанар гэдэг нь буддингийн ухаанд байгаа нөгөө данзарам жанаажаа үе удмаараа монголчуудад байж байгаа энэ мэдлэг байхгүй юу? Бэлэг оюун, бэлэг эрдэм гэдэг чинь. Энэ нэг зарчим байхгүй юу? За тэгээд дээр нь штэ. Мөн л ялгаагүй энэ хоосон оршихугаас чинь өвчин бий болцсон байхгүй. Та бол энэ бодлоосоо бизнес бүтээсэн тий. Тэгвэл тэр мигрен өвчтэй хүн бодлоосоо мигрен өвчин бүтээсэн юм баггүй. Аливаа юмс бидний мунхагаар л материас матери бүтээдэг юм шиг бодоод байдаг боловч үүндээ хоосон чанарын хоосон энерги бодлын тэр соромзон долгион
бодит болж биелдэг нь энэ орчлонгийн чандын үнэн нууц хууль нь багхгүй юу. Өнөөдөр залуучууд бол ингээ манифест гэж яриад байна да тий. Тэгээ эн чинь нэг тэр хоосон чанарын нэг жижигхэн үзүүр нь явж байгаа өөрхий. За тэгэхээр тэр хүн тэгвэл одоо хоёул юм болчлоо шүү дээ. Хоосон энэ бодол мэдрэмжийн оршихугаас л хүн бүгдийг бүтээт юм байна гэдгийг та өөрийнхөө туршлагаар баталж байна мөн үү? Тэгвэл тэр өвчтөе хүмүүс бас тийм юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна тийм үү? Тэ? Бас л өөрийнх нь зан гарын шиг бодол мэдрэмжүүдээс өвчин би тийм гараад ирсэн байхгүй та. Энийг зөвхөн нөгөө шийдлэн ухаан төөрөлтөд өвчнийг ганцхан энэ материас нэм вирусаас хайгаад явцсан нь өөрөө энэ дайрууны физикний онлын төөрөгдөл буруу юм байна гэдгийг одоо энэ шийдлэн ухаан бас баталаад байгаа байхгүй та. Үгүй юм байна. Хоосон оршихугаас бодол мэдрэмж өөрөө бүтээгч юм байна. Гэт ингээ батлаад явж байгаа. Энийг ярих юм бол их юм бол. За тэгэнгүүт тэр өвчин үүсгээд байгаа тэр бодол цаад чандын нэг юм юу одоо хоосон оршихуй дотоод оршихуй гэж хэлэн тэ. Энэ дотоод оршихуйг нь бид нэр засаж хувирах. Өвчин биш эрүүл мэндийн бүтээдэг болгож тэр энэ тархин дотор нь орж гаад засвар юм. Өвчнөө бүтээгээд идэг бодлуудыг бодоод хөвшсөн хүн байвал. Тий. Та бол ингээд бизнес бүтээх гэдэг тархин дотор нь бодож байгаа бизнес бүтээгээд 3-4 бизнес бүтээгээд ингээд хөвшсөн хүн байж байна. Тэгсэн маань хүн өвчнөө бүтээдэг бодлуудыг бодоод хөвшсөн хүн байвал. Тэр чи одоо нөгөө машины хамрыг сөгдөг шиг те хамрыг сөгж жагаад нөгөө засвар хийдэг шиг тархийг сөгж жагаад сэтгэлийг сөгж гаргаж ирж жагаад ингээд засвар хийх байхгүй юу? Ингээд засвар хийгээд тохируулаад ингээд тавьчихгод нөгөө юм чи эрүүл мэндийн бүтээдэг бодол сэтгэл санааны тэр оршихуй руу нөгөө эерэг энергийн урсгалд орно гэдэг шиг эерэг энергийн урсгал руу орж эхэлдэг байхгүй юу? Ингээхлээрээ итгэрчдэг байхгүй юу? Тэгээ энэ бол маш амархан өнөөдөр ч гэсэндээ би одоо тэгж яг өнөөдөр ч гэсэндээ намайг нэг 10 залуу одоо бидраас ингээд суралцаад надаас суралцаад за тэгээд ингээд нэг вебсайт ажиллуулчих. Өө мигрэн өвчнийг идгэнэ. Мигрэн өвчин ингэж идгэж чаднаа. Бид нэр ийм идгэрсэн хүмүүс манайд ч одоо өчнөө байна. Ийм хүмүүс ингэ идгэрсэн байна. Ингэж идгээрнэ. Тэг мэдээ суралцсан шүү дээ, тий. Тэр яаж нөгөө сая засвар хийнэ ярьсан шүү дээ. Тэр засварыг яаж хийдин гэдэг суралцчих. Гэхдээ тэгээд идгэршгүй өвчнөдөө тэгээ шаналаад хэвтэж байгаа тэр хүмүүсүүдэд $10,000 наад мигрэн өвчнийг чи би идгэе гэдэг хэлдэг. Ингээд зар тавь вебсайт хийчихлээ. Тэгэл үгүй эхний удаадаа би үнгүй хийгээд үгүй гэж. Чи ямар юм гарах юм биш түүхийд биднээс гарахгүй шүү дээ. Жоон цаг хугацаал гарна. Тэгээд үнгүй энэчлээд өгөхөр чин тэр хүмүүсийн үр дүн аяндаа гараад ирж шүү. Тэгэхээр вебсайтн дээр үр дүнгууд дээр батлна те. Тэгээ үр дүнгууд дээр батлаад өөрсдөө ингээд нэг 10 залуу тэгэл энэ сартаа ганцхан унтал ажиллаж л та. Тэгэл $10,000 аваад суучихдаг. Монголын ирээдүй энд байна. Монголын хөгжил энд байна. Бид бол би нэг юм зарчимтай. Монгол улс хизээ нэгэн цагт хөгжинэ гэж суух ёсгүй залуучууд. Ялангуяа тань шиг ийм сайхан боловсролтой мэдлэгтэй залуучууд. Хэл устай ийм залуучууд. Энэ бол гутам шиг. Монгол улсыг хэн нэгэн хүн хөгжүүлнгээл коридор хараад суух ёсгүй. Энэ бол гутам шиг өөрийгөө дорд утсан хэрэг. Монгол улсыг бид хөгжүүлэх ёстой, одоо хөгжүүлэх ёстой, би хөгжүүлэх ёстой. Энэ бол өнөөдрийн залуус бидний чиг Монгол хүн болж төрсний огшил, омгшил хүч байх хэрэгтэй. Ингэж үздэг юм байна. Тэгээд төрөөчийн бас ярианд донд чинь нэг 2 кейс бодогдоод бас санал нийлж байгаа шүү. За манай нэг найз даралтны хэсэдсэн байхгүй. Зүрхэн дэлсэл даралтны хэсэдсэн. Тэгээд зүрхээ үзүүлсэн. Ер нь бүх юмаа үзүүлсэн. Гэхдээ хамгийн сүүлд нь эмчнэр юу гэж хэлсэн бэхээр таны сэтгэл зүйн асуудал байна. Та сэтгэл зүйч дээр очив. Таны бүх юм чинь зүгээр байна. Гэтэ жигнэсээ даралт нэгсээд байгаа юм чинь. Чи ингээд тоон гарч байгаа шүү дээ. Даралт нэгсээд байгаа. Зүрхэн дэлсээд байгаа. Гэхдээ зүрхэн зүгээр. Ингээд бүх юм зүгээр байгаа байхгүй. Бүх юмыг үзүүлээд ингээд явж байгаа шүү дээ. Амар хэцүү шүү дээ. Даралт гэсээд залуу одоо наа чи ингээд 30 хэд настай хүн дөхөж яваал юм залуу байхгүй. Тэгээд ингээд нилээ явж тэгээ хамгийн сүүлд нөгөө эмчнэр нь өөрсдөө ингээд та сэтгэл зүйч дээр очив. Таны сэтгэл зүйн асуудал байна. Та ингээд тим эмгэг байдаг гинэ. Айхын тэр хүн өөрийгөө тэгээд байгаа гэж лээ. Тэгээд тэр хүн зүгээр болсон сэтгэл зүйч дээр очиод одоо зүгээр болсон. А над дээр би болохоор бас нэг 10 хэд настай багтаа ингээ амар хүнд өвдөжсэн байхгүй. А тэгээд
яасан чинь эмчнэр би амар хүн эмнэлэгт бас дахиж хүндрээд тэгсэн чинь эмчнэр хамгийн том эмч нь ингээд сэхэн за чи ингээд дахиад ингээд хүндрэх юм бол маргааш сэхэнд орно гэд ярьж байгаа. Гэхдээ надад юу гэж хэлсэн хамгийн сүүл ингээд ойртой өөдрөг бай. Сайхнаар бод. Бүр нэг юм хамгийн туршлагатай эмч нь байдаг штеп нэг баахан хүмүүс дагуулад ороод ирсэн. Яг над дээр ингээд толж ирээд нүдлөө харж байгаа өөдрөг бай. Сайхнаар бод гэж агаар авчихсан шүү. Тэгээ би тэр ингээд одоо би энэ ч 20 жилийн өмнөх юм ярьж штеп. Тэгэхэд би ингээд ийм тод санаж штэ тий. Тэр чинь ангаах ухааны шинжлэх ухаанч хүн тэгж хэлнэ гэдэг чинь энэ стен бодлын хүч одоо энэ энергийн өөрийгөө эмчлэх гэдэг ингээд таны ярианаас яг шууд тэр манс гэж ингээд орж ирээдсэн баггүй. За маш их баярлалаа. Тэгээд мэдээж нэвтрүүлэг подкаст маань Метрачтай байгаа. Тэгээд жагаа огшоос маань маш их зүйлүүдийг та бүхэн өөрийнхөө мэдлэг боловсрал энэ оюун санаа сэтгэлийн боловсрал одоо нэмэр болж ингэж авсан бахаа гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд манай үзэгч сонсогчдод хандаж энэ удаагийн подкастаар хэлэх үг юу вэ? Тэгээд өвөг дээдс маань хэлсэн дөө. Монгол хүн бэлгэрээ гэж. Энэ бэлэг оюуны чадамж өндөртэй ард түмэн дэлхийн 200 улс дотроос монголчууд л байгаа. Тэгээд одоо 90 цаг үеийн бомбын эрэнгэгдэж байгаа энэ бэлэг оюуны эрен үе эхэлж байгаа. Тэрийг залуучууд бол өнөөдөр манифест, даалд ухамсар, сэтгэл зүй гэх их олон үгээр хэлж байгаа. Энэ зүгээр л бэлэг гэдэг л гэгээрэл сүнсний сэрэлт юу гэж хэлнэ үү? Зүгээр монголчуудын хуучин хэллэгээр бол зүгээр бэлэг юм л та. Тэгээ энэ монголчууд бид нэр энэ бэлэг оюунаас ирээж дэлхийг гийгүүлэх цаг нь бол ирчихсэн байна. Бид нар одоо нэг юм өөрсдөө нэг жижиг улсгаад тэгэл нэг юм ядуу улсгаар нэг ингэж суумааргүй байна. Тэгээд энэ хурж ирээд танаа энэ студид энэ сэдвийг хөндөж ингэж ярина гэдэг бас нэг учир бошготой байх. Учир жанцантай байх гэж бодож байна. Танд бас нэг тийм учир жанцсан байгаа хаа гэж бодож байна. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Танаа үзэгчдэд бас бэлэг эрдмэн гийх болтугай гэж ярив дөө. За ингээд эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо за энэ хүү подкастыг дэлхийн өнцөг болон бүрээс үзэж сонссон сонсогчдоо амьдралд наашаал сайн сайхан бүхнийг хүсье. Мөн жагаа коуч та бүхэн нэвтрүүлгийн туршид гарсан доорх платформудаар нэрээр нь яг энэ нэрээр ингээ хайгаад тэгээд холбогдох боломжтой. За тэгээд Монгол улс манд мадрахалтай амжилт хүсье.